Хей, за юу яцхан? Би нэгэн сан юм болж хамаг дансаа зүсэтгэж сонсогч та нартай санхүү өгөхөөр ороод ирлээ. За тийм хайр байна ч гэж юу байх вэ? Бид энэ подкастаар дамжуулан санхүүч хүний ажил амьдралын хэм маяг, мэргэжлийн ёс зүйн ур чадвар нь амьдралд хэрхэн хэрэг болдог, яаж нөлөөлдөг гэж сонирхолтой яриа өрнүүлэх юм. Үндсэндээ санхүүгийн ажил мэргэжилтэд бидний хувьд тоо бодохгүй толгойгоо ажилуулахгүйгээр хэдэн хормыг зүгээр чийлж та бүхэнтэйгээ хуваалцахад бэлэн болоод байна. За ингээд подкастаа тавтан морилно. За өнөөдөр бид нар подкастынхаа SEO season-ы 4-р дугаарыг бичих гээд ирсэн байна. За өнөөдөр энэ подкаст манай ширээний ард бол нэг сонирхолтой зочин байгаа. За тэгэхээр юуны түрүүнд танд өглөөний мэнд хүргэе. Өнөөдөр өглөөний цайндаа юу уусан бэ? Өглөөний мэнд хүргэе. За энэ өглөөний цайн дээрээ obvious сүү хийж яваад тэгээ эцэг хугацааны дараа нэг кофе уучил тэгэл ирлээ дээ. Ааха. Та хоёр өглөөний цайнд хэр ач холбогдол өгдөг вэ? Ач холбогдол маш их өгдөг. Ер нь миний одоо насан туршдаа баримталж ирж байгаа нэг зүйл бол өглөөний цайг бол заавал уудаг. Хичнээн хоцорж ирсэн ч гэсэн цааш өглөөний цайгаа ууж ижил юм. Гардаг. За тэр бол яхаар чухал агаад байгаа шүү дээ. Би өөрөө бас өглөөний цайнд нэлээд ач холбогдол өгж жоохон нөгөө байнга олон янзаар бэлтгэдэг учраас подкастаа өглөөний цайны тухай асуултаар дандаа эхлүүлт юм аа. За тэгээд өнөөдөр манай подкастэнд хүрэлцэн ирээд бидэнтэй хамт ярилцахаар цаг зав гаргаж байгаа танд маш их баярлалаа. За тэгээд манай подкастын өнөөдрийн зочноор болохоор за ерөнхийдөө бол би хоёр үндсэн танилцуулга хийх байх гэж бодож байна. За тэгэхээр санхүүч банкир санхүүч гэдэг талаас нь бол Баатар болт ах байгаад байна. За түүний хувьд болохоор нийт санхүү даатгалын салбарт болохоор 21 жил ажилласан байна. За үүнээс болохоор системийн том 5 банк гэж ярьдаг. Хас банкнд 16 жил. За тэгээ даатгалын салбарт болохоор 5 жил ажилласан байгаад байна. За тэгээ мэдээж энэ хугацаанд бол сүүлийн жилүүдэд бол даатгалын салбарын гүйцэтгэх хөтөлбөр буюу гүйцэтгэх захирлын ажлыг хийж исэн. Нөгөө талаасаа танилцуулах зүйл нь юу вэ гэхээр нэлээд одоо хүмүүсийн мэдгээр гэх юм уу олон танигдсан. Одоо ялангуяа сүүлийн үед бол Гүдэг Могийн номын зохиогч, за хит холын марафоны олон улсын хэмжээний мастер, за тэгээ яг одоогийн хариуцж байгаа албан тушаалын хувьд бол Mongolian Elite Runners Club-ийн гүйцэтгэх захирал гэсэн энэ ажил албан тушаалыг эрхэлж байгаа хүн байна. За тэгэхээр өнөөдөр миний хувьд одоо сонсогчдоо илүү гоё яг санхүүч банкир Баатар болт гэж чинь Гүдэг Моги гэж чинь гэдэг ийм талаас нь амьдралын хэм маяг талаас нь бол хоёулаа гоё сонирхолтой яриа өрнүүлнэ гэж бодож байна. Тэгэхээр эхний асуулт нь болохоор юу вэ гэхээр за 21 жил гэхэр чинь нэлээд олон жилийн өмнө анхны ажлын гараагаа эхэлжсэн байх гэдэг байна. Та одоо санаж гин үү яг анхны ажлын өдөр ямар байсан бэ те тэр өдрийн мэдрэмж ерөн анх ажилд орж исэн. За тэгээд цаашлаад болохоор яг тэр өдрөөс хойш одоо хүртэл ингээд карьерийн хувьд ерөн ямар замнаар туулаад явж гин гэдгийг тавчгаа магадгүй ингээд сонсохоор Хас банкнд 16 жил ажилласан гэдэг чинь маш олон албан тушаалууд ингээд дамжаад олон хэлцүүдийг дамжаад өнгөрсөн байх гэж бодож байна тийм үү. Тэгэхээр тэр талаас нь сонсомоор санагдаж байна. За маш их баярлалаа. Намайг энэ подкастаа урьж оролцуулж байгаад талархал илэрхийлье. Тэгээд сонсогч нарт мөн энэ сонсож байгаа цаг үеийн өдрийнх нь мэндийг дэвшүүлье. За анхны ажлын өдөр карьерийн тухай товч ярихад бол би санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгсөөд Хас банкнаас scholarship аваад сүүлийн 2 жил. Тэгээд Хас банкнд ажилд орж ирсэн. Тухайн үед болохоор санхүү эдийн засгийн дээд сургуулийг бид нэр 3.5 жил 4 жилийн ийм 2 сонголттойгоор төгсөж ирсэн. Би болохоор хичээлээ шахаж үзээд 3.5 жилээр төгсөөд 2024 оны 1 сард дипломоо гардаж аваад 2004 оны юу? Тий. За. Тэгээд 4 оныхоо 2 сарын 2-ны өдөр Хас банкны Баянгол дүүрэгт байдаг салбарын эдийн засгчаар ажилд орж ирсэн. Тухайн үед бол Хас банк дөнгөж банк болоод удаагүй жижиг дунд бизнес эрхлэгч, бичиг жижиг бизнес эрхлэгч нар зээл олгодог. Банкуд дундаа ер нь хамгийн одоо жижигдээ тооцогдох тийм банк байсан. Хоёр нь бол би санхүү эдийн засгийн сургуулийн хамгийн онц төгсөгч топ 5 төгсөгчийн нэг байсан. Худалдаа хөгжил голомт гэдэг тухайн үед хамгийн одоо номер 1 2 банкудад орох боломж байсан. Эдэж ягаад ч юм хувь тавилангийн тохиолдолд би Хас банкнд орсон. Тэр нь бол одоо эргээд олон жилийн дараа харахтаа айгүй том хувь тавилан байж дээ гэж бодогддог. Манай одоо банк болохоор салбар дээр нэг 10-аад хүнтэй Баянгол дүүрэг гэдэг утгаараа өргөө кино театрын баруун талд манай ажил өгдөг гэсэн. Яг тэр хавьдаа ингээд жижиг бизнес эрхэлдэг, ийм бизнес эрхлэгчнээс зээл олгодог, харилцагч нар нь аягаа ийм илгэмсэг, ийм халуун дотн уур амьсгалтай
банк биш нэг юм гоё айлч юм шигтэй тийм орчин намайг огтчихсэн. Тэгэл харилцагч нартай ингээд аюул сан хичээл заадаг. Харилцагч нар зөв хүн болгоныг таньдаг, мэддэг ингээл мэдлэл нэг тийм гоё таатай орчин намайг огтчихсэн. Тэгээд миний хийсэн ажил болохоор жижиг дунд бизнесийн зээлийн мэргэжилтэн гээд тэрэн дондаа арай юм том зээлүүдийг нь олгодог гэх юм уу. Тийм ажлыг нь хариуцж аваад хийжсэн. Тэгээд тэр цагаас хойш 2004-5 онуудад яг тэр ажлаа жижиг дунд бизнесийн зээлийн эдийн засгийн ажлаа хийж чад 2006 он гараад төв албаруугаа шилжээд тэгээд төв дээрээ очиод би орон нутгийн салбаруудыг ингэж хариуцсан одоо бүсийн менежер гэдэг ажил хийжсэн. Тэгээд 6 онд тэгж ажиллаад 7 оноос нь тэр үед нөгөө банк хэдийгээр намайг орж байхад жижигхэн банк байсан ч гэсэн асар хурдтай ингэж өсөж томорж ирсэн. Монгол улсын эдийн засагч асар хурдтай хөгжиж ирсэн. Тэр дотор байгаа бизнесүүд ч гэсэн айгүй хурдтай ингэж өсөж ирсэн. Тэрийгээ дагаад дөнгөж ажилд орсон одоо над шиг ийм залуучуудад карьерийн боломжууд маш их нээлттэй байдаг гэсэн. Тэгээд ганц 2 жилийн дотор би ингээл карьер хийгээл төв албаруугаа дэвшээл. Тэгэл 3 жилийн дараа гэхэд одоо ажилд орсноос хойш 3 жилийн дараа гэхэд би салбарын захирлаар томилогдчихсэн. Тэгэхдээ тэр үед ямар одоо соёл явж исэн бэ гэхээр зэрэг залуучуудыг ингээд хөдөө орон нутгийн салбарууд руу томилдог байсан. Тэр нь бас нөгөө тухайн хүнийг чаленж хийхтэй бас ингээд хөдөө орон нутгийн салбарт ажиллаж үзэх, зарим нэг талаараа үйл ажиллагаанд оголдож байгаа салбаруудыг босгож ирч чадахгүй юу, өөрийгөө харуулах тийм одоо илгээлтийн эзэн болж орон нутг руу явжсэн. Миний хойрлогдсон салбар болохоор Үрангаан аймгийн хар орон Эрдэнэзуу хийдтэй том сум байгаа шүү дээ. Тэр одоо хар орон салбарын захирлаар томилогдчихсэн 7 он гараад тэгэл 7 ондоо бүтэн 8 оны сүүл хүртэл тэнд 18 сар салбарын захирлаар ажиллаад шинэ байр, машин, зах зээлийнхаа 50% эзэлсэн ийм салбар болгоод иржсэн 24 нас ч бүтэн хүрээгүй байхдаа салбарын захирлаар тэгж томилогдож. Тэгээ эргэж ирээд 8 оны сүүлээр эргэж ирээд бүсийн захирал гэдэг баруун бүсийн захирал гэдэг ажил хийжсэн. Тэр нь болохоор Хас банк дотроо ингээд салбаруудаа орон нутгийнх нь баруун зүүн, Улаанбаатар хотын баруун зүүн гэдэг дөрвөн бүс хуваачдаг. Дөрвөн бүст хуваасны нэгнийх нь захирлаар нь ажиллаж ирсэн гэсэн. Тэгэхээр миний болохоор баруун аймагуудын салбаруудаар хариуцсан бүсийн захирлаар 8, 9, 10 онуудад ажиллаж байгаад 10 оноос Улаанбаатар хотод хариуцдаг болоод тэгээд сүүлдээ бүх салбаруудаа хариуцсан салбарын удирдлагын газар гэдэг тэрний захирлаар одоо газрын захирлаар гэх юм салбарын удирдлага тэгж ажиллаж байсан. Тэгээд дундуур нь нөгөө Люксембургийн их сургуульд тухайн үед айгүй 2004 оноос энэ 17-8 он хүртэл хэрэгжсэн том тийм одоо scholarship хөтөлбөр явсан. Люксембургийн засгийн газраас Монголын банкны салбарын ажилтнуудыг scholarship тэтгэлэг өгөөд Люксембургт сурах. Тэр хөтөлбөрийн талаар би нэлээд дээр мэддэг байсан. Тэнд ингээд нэг apply хийдэг. Тэгээд тэнцэж чаддаггүй. Тэгээд тэнцэж чадахгүй байсан шалтгаан нь нөгөө миний англи хэлний чадвараас гол нь болоод байсан. Ягаад гэхээр тэр хөтөлбөр маань өөрөө англи хэл дээр явагддаг хөтөлбөр. Харамсалтай нь би нөгөө одоо хэл тийм сайн байгаагүй. Гэхдээ тэр маань намайг хэлээ илүү сайжруулах юм их одоо төлөвлөс мотивац болж исэн. Тэгэл 10 оноос хойш ингээд жил болгоно тэр хөтөлбөрт apply хийсээр 14 онд тэр хөтөлбөрт тэнцсэн. Тэр орондоо хэлээ сайжруулсан гэсэн үг. Тийм ээ тий. Тэгээд тэр хөтөлбөр тэнцээд 14 он 15 онд Люксембургийн их сургуульд юу яасан магистрт сураад ирсэн. Тэгээ 16 оноос хойш 19 оны дуустал дахиад 4 жил Ас банкны иргэдийн банкнд салбарууд бизнесээр хариуцж ажиллаад тэгээд 20 оны 1 сараас Тэнгэр даатгал руу шилжээд Тэнгэр даатгалын иргэдийн даатгалаар хариуцсан захирлаар 3 жил гараа ажиллаад сүүлд CEO-гоор нь жил гаруй ажиллаад жил хагас ажиллаад тэгээ одоо би Тэнгэр даатгалтаа тооцсон гишүүнээр ажилдаг. Тийм байна. Тэгээ сүүлийн 1 жил харцсангуй юм. Яг өөрийнхөө хувьд нөгөө gap year гэдэг шүү дээ. 20 хэдэн жил тасралтгүй ингээд ажилласан энэ хэмнэлээс нь жоохон азны гээд сүүлийн 1 жил яг санхүүгийн салбартаа бол ийм үндсэн ажил хийхгүй. Гүйлтээ илүү нийгэмдээ таниулах, хөгжүүлэх чиглэл жоохон анхаарал 1 жилийг өнгөрүүлчлээ. Тэгээ одоо цаашдын карьер маань яаж зурагдахыг одоо яг одоо тод хийлж мэдэхгүй байна. Гэхдээ санхүүгийн салбартаа бол ажиллах байх. Окей. За тэгэхээр доороос нь эхлээд бүх шатуудыг дамжаад гэх юм уу яг л нөгөө өсөн дэвжиж явсан карьерийн төв харагдаж шүү дээ тий. За тэгэхээр онцолж асуух зүйл нь болохоор яг SEO-гоор томилогдож байгаа тийм ээ. SEO болж байгаа яг энэ үед яг
одоо юу гэдгийг таны яг ямар хандлага, ур чадвар ч гэдэг юм уу таныг яг SEO болоход нөлөөлсөн гэж хардаг бай тээ. Одоо магадгүй ингээд ерөөхдөө манай подкастыг сонсож байгаа хүмүүс маань SEO-гийн төвшөнд хүрээгүй гэдэг юм уу тодорхой ажил мэргэжил албан тушаал дээр ажиллаж байгаа. За илүү бүр залуу хүмүүс сонсож байгаа юм бол яаж хурдан нөгөө нэг карьерийн хувьд амжилттай байх вэ гэд тээ. Асуултаа ер нь бол хүн болгон л өөрөөсөө асуудаг л ах л та тий. Тэгэхээр та тэрнээр өөрийгөө юу гэж хардаг вэ? SEO-гоор томилогдоход би тэнгэр даатгалын нөгөө иргэдийн даатгал хариуцсан захирал гээд яг бизнесийн захирал нь байсан гэсэн үг. 3 жил гаруй ажиллажчихсан. Тухайн үед SEO-гоор ажиллах ямар боломж нөхцөл бүрдсэн байгаар зэрэг тэнгэр даатгалыг тэнгэр санхүүгийн нэгдлээс мандал санхүүгийн нэгдэл хөдөлж 100% хөрөнгө оруулалт хийгээд худалдаж авсан. Тэгэхээр яг хувь эзэмшлийн хувьд өөрчлөлт орсон гэсэн үг. Тэгэхээр шинээр одоо хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагч эзэн компани эзэн гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө хувьд тэр байгууллагыг удирдах SEO-го томилох юм өөрчлөлт тохиолсон гэсэн. За тэгээд тэрэнд болохоор мэдээж тухайн байгууллага дотроо ажиллаж байгаа хүмүүсээс сонгох эсвэл гаднаас хэн нэгнийг авч ирээд SEO-гоор нь томилох юм хоёр сонголт бол байсан. Тэгээд аюу тийм нөгөө компанийн хувьд бол асар том юм шилжилт явагдаж байгаа. Эзэн үйлчлэгч солигдож байгаа учраас тэгэхээр тэр компани тогтвортой байдал одоо ажилтнуудын сэтгэл санаа, уур амьсгал гэдэг аюу олон хүчин зүйл ингээд нөлөөлсөн ийм нэг эмзэг шилжилтийн үед байсан гэсэн үг тийм. Тэгэхээр яг тэр шилжилтийн үед хэн энийг хамгийн сайн энэ өөрчлөлт change management-ийн хэсэг тэр хэн хамгийн сайн ажиллаж чадах вэ гэдэг нь бол чухал асуудал байсан. Тэгээд миний хувьд болохоор тухайн санхүүгийн салбартаа ингээ 20 жил ажиллажсэн. Дээрээс нь тухайн байгууллагатай яг гол орлого оруулж ирдэг бизнесийн хариуцаад 3 жил гаруй ажиллажсэн. Ийм байсан учраас тухайн одоо үедээ бол яг энэ SEO дээр хамгийн тохиромжтой хүнийх нэг байсан болов боддог. Тэгээд одоо мандал санхүүгийн нэгдлийн одоо тооцын дарга ганц зэрэг захирлын хүмүүс мэдэн шүү дээ. Тэгээд ганцаар захирлтай уулзчихсан. Тэгээд ганцаар захирлын болохоор надад ингэж хэлчихсэн. Би энэ талаараа номон дээрээс авчирчсан байдаг. Баатар олдоо ингэж SEO би хайж байгаа. Энэ SEO дээр чиний адилхан төвшний туршлагатай хүмүүс маш их байна. 20 жил ажилласан. Санхүүгийн салбарт олон жил ажилласан, 20 жил ажилласан, 40 гарцсан ийм хүмүүс зөндөө байна. Сонголт маш их. Тэр дундаас би яагаад чамд энэ ажлыг санал болгож байгаа вэ гэхээр чамд нэг unique буюу үйл давтагдах чанар байна. Энэ юу гэхээр зэрэг чиний одоо ажил мэргэжлээсээ гадна өөрийгөө чаленж хийдэг. Би физиологийн хувьд ч тэр сэтгэл зүйн хувьд ч тэр өөрийгөө ингэ сорж чаленж хийдэг. Энэ чанар чинь миний анхаарлыг одоо татж байна. Манай үеийнхэн буюу 40 гарсан хүмүүс болохоор харьцангуй ажил карьерийн хувьд тодорхой төвшөнд хүрсэн. Тэр хүрсэн төвшөндөө сэтгэл хандсан гэх юм уу тийм. Тэгээд ингээ тав тухта комфорт зонд тухлаа суучдаг. Ямар нэг одоо шин зүйлийг эрэлхийлэх гэдэг ч юм уу тийм. Тэр тал дээрээ жоохон дутмаг байгаад байна. Бага зүйлдээ сэтгэл хандсан тийм. Одоо залуу хүмүүс чинь илүү ингээ шинийг эрэлхийлээ яах вэ хөө гэж явдсан шүү дээ. Амьдралаас илүү нэг чаленж хагаад гэтэл тэр зан чанар ингээ жилээс жил ингээ мохсоор байгаа гэдэг юм буурсаар байгаа гэж гарчаараа ингээ жоохон багал болцсон байна гэж мань хүн ажигсан. Гэтэл чиний хувьд болохоор ингээ үйл төр хичээлээл дээрээс нь ажиллаж сайн хийж чинь энэ soft skill-үүд чинь байна. Тэгэхээр яг энэ зан чанарыг чинь би өмнөлөө энэ ажлыг санал болгож байгаамаа гэдэг хэлжсэн. Тэгэхээр тэр одоо зүйл маань эргээд нөгөө би физиологийн хувьд ч тэр эрүүл чирэг байна гэдэг нь тэр SEO-гийн ажил дээр бас аюу чухал хүчин зүйл. Эрүүл мэндийн хувьд асуудалтай ч юм уу би физиологийн хувьд асуудалтай байвал гэсэн эргээд тэр ажлыг дутуу хийнэ гэсэн үг шүү дээ. Гэх мэтчлэн маш товчхон хэлэх юм бол ийм байсан. Зөв. Тэгэхээр яг энэ үйлрэл одоо яг SEO-гоор ажиллаж байгаа хүмүүст ярилцж байгаа учраас би нэг SEO-гийн өдрийн тэмдэглэл гэдэг нэг ном e-book дээр яваад байгаа байхгүй юу. Тэгээд тэр номон дээр нөгөө ийм SEO-гийн өдрийн тэмдэглэл буюу баримталдаг одоо тухайн SEO-гийн баримталдаг зарчмыг агуулсан юм хуйлуудыг тайлбарладаг юм байна л та. За тэгээд нэг болохоор тэр номнууд тэр хуйлуудыг ингээд танилцуулах болгонд ингээд сонсоод тийм яваад байгаа. Тэгээд тэндээс болохоор надад нэг энэ хууль нь айгүй таалагдсан гэх юм уу тийм хамгийн сүүлд сонсон болооч тэр юм уу. Би энийг болохоор танаас сумаар санагдаад байна. Та SEO-гийн ажлыг хийж байгаа тийм. Тэгэхээр таны ажил юу гэхээр бусдаар ажил хийлгүүлэх гэдэг тийм үү. Өөрөө гүйцэтгэх биш. Тэгэхээр та бусдын гарыг хөдөлгөж бусдаар ажил хийлгүүлэхийн тулд тэр хүний ихлээр сэтгэлд нь хүрээ гэдэг нэг тийм буюу энэ нь болохоор өөрөө SEO хүн гэдэг бол маш тийм уян хатан байх хэрэгтэй гэдэг ийм хууль юм байна л та. Тэгэхээр
ерөнхийдөө бол энэ номн дээр гарсан бас тэр жишээгээр нь дурдахад жишээлбэл одоо тухайн тэр юун дээр дурддагдж байгаа SEO-гийн хувьдлахаараа ажилтан болгоныхоо хувийн амьдралын ардлын бэкграунд мэдээллийг нь маш сайн мэддэг тийм SEO байгаад байгаа байхгүй. Тэгээд одоо юу гэдгийг тухайн хүн болгон өөрсдөө тэгэхээр таны удирдлаганд ажиллаж байгаа маш олон функцүүд байгаа. Тэр функцүүдийг удирдах байгаа хүмүүс, тэрний удирдлаганд байгаа хүмүүс гэдэг таны компанид ажиллаж байгаа 40 50 хэдийн 100 мянган хүн байгаад бүгд өөр өөр байгаа. Гэхдээ тэр одоо магадгүй хүн болгоны нөгөө нэг за яг бүр том компани бол зөвхөн одоо функцүүдийг хариуцсан ядаж одоо захирлуудаа гэх юм уу те тэр захирлуудын хүн болгоны онцлогийг нь аюул сайн мэддэг. Гэтэл одоо юу гэдгийг миний хувьд жишээлбэл хүн шүүмжлэхээр илүү одоо би ажиллах хүн юм уу тэрэнд одоо шаарлахад те эсвэл шүүмжлэхээр бүр эсрэгээрээ зогсчоод надад урам өгөөдөө би ажилдаг хүн юм уу гэдэгтэй адилхан хүн бол аюул юм ялгаатайгаа. Тэгээд дээрэс нь гэр бүлийн амьдрал ч гэдэг юм уу те тэгээд нөгөө тэр хувь хүн маань амар гэр бүлтэй ориентед гэж ярьдаг шүү дээ. Гэр бүл рүү аюул цагийг өнгөрүүлэх дуртай хүн байвал магадгүй тэр SEO-гийн хувьд гэр бүл рүү чиглэсэн одоо юунуудыг хийдэг ч гэдэг юм уу те. Тэгээд тэр ийм нэлийн дитэйл ийм юугаар тэр хүний хувьд юу үн цэнтэй ач холбогдолтой байна тэрэнд нь та ингээд нөлөөлөлөд хүрсэн мэдсэн байхад тэрийг нь мэдэрдэг байхад тэр хүнээр ажил хийх бол ерөөсөө асуудалгүй гэдэг тийм хууль юм байна л та. За тэгэхээр энэ дээр та ерөнхийдөө ер нь за энэ хуулийг би болохоор надад таалагдж учраас асууж байгаа. Гэхдээ та ер нь өөрийнхөө хувьд яг ямар SEO одоо тэр өмнөх мандал биш өөрчлөлтөөр юун дээр тэнгэр татгал дээр ямар SEO байсан гэж өөрийгөө дүгнэж харж байгаа вэ? Ер нь бол SEO-гийн ажил болохоор аюул олон оролцогч талуудын яг дунд нь байдаг юм позишн. Хамгийн одоо гол хүмүүс маань тэр ажлыг нуулж байгаа ажлын хамт олон байна тий ажилтнууд байна. За дээрээс нь хувьцаа эзэмшигчд хөрөнгө оруулагчид за төлөөлөл удирдах зөвлөл. Тэгээд төрийн зохицуулах байгууллагууд байна. Даатгалын жишээлбэл санхүү зохицуулахаар гэдэг чинь банкны хувьд Монгол банк ч юм уу тий зохицуулах байгууллагууд байна. Татвар нийгмийн даатгал гэдэг төрийн бусад байгууллагууд байна. За тэгээ олон нийт байна. Харилцагч үйлчлүүлэгч нар байна тийм ээ. Гэх мэтчлэн маш олон ийм оролцогч талуудын яг дунд нь байдаг юм ажлын тушаал нөгөө гадаад дотоод харилцагчдаг түнш байгууллагууд байна тийм маш олон талууд байдаг. Тэгэхээр тэр байгууллага болгоны цаана ерөөсөө хүн л өгдөг хөхгүй. Тэр бүх оролцогч талуудын цаана хүн л өгдөг. Ажилтан хүн, хувь нөлөөлөгч хүн, дууцч хүн, тэр төрийн байгуулагч хүн. Тэгэхээр тэр утгаараа бол тэр нөгөө харилцааны ур чадвар SEO-гийн хувьд айгүй чухал байдаг тийм. Хүнийг таньж мэдэх, тэр хүнтэй зөв харилцах энэ ур чадвар бол маш чухал байдаг. Тэгэхээр ер нь бол карьерийн хувьд болохоор ингээд одоо карьераа дээшээ явж байгаа хүний хувьд хамгийн гол ур чадвар бол тэр soft skill. Мэдээж техник ур чадвар маш чухал. Гэтэ чиний карьер дээшээ явах тусмаа техник ур чадварын шаардлага чинь айгүй багасаад илүү soft skill айгүй ур чадвар шаардлагатай болдог. Тэгэхээр техник ур чадвартай хүмүүсээр чи soft skill ашиглаад ажиллаа хийх хэрэгтэй. Тэгэхээр тэр бол гарцаагүй ямар SEO байсан бэ гэдгийг бол надтай цуг ажиллаж исэн ажилтнууд маань илүү одоо дүгнэж хийх байх цуг ажиллаж исэн түншүүд маань гэдэг ч юм уу тий зэрэгцээ ажиллаж исэн одоо бусад охин компани захирлууд гэдэг ч юм уу тий нэгэн дорнд байсан хүмүүс Баатар болдыг хэр SEO байсан бэ ямар SEO байсан бэ гэдгийг үнэлж хэлэх байх. Яг хүмүүст гой мөртлөө ажил нь явдаггүй байж болохгүй шүү дээ. Тэгэхээр би бол SEO хүний хамгийн гол ажлын хэмжүүр нь бол ямар үр дүн гаргасан юм бэ гэдэг нь л илүү чухал байх гэж би бол бодож байна. Тэгэхээр яг намайг ажиллаж явах хугацаанд бол манай компани актив 2 дахин ашигт ажиллагааны 2-3 дахин өссөн, харилцагчийн тоо нь өссөн, түншүүдийн харилцаанд хэлсэн. Тэгээд зах зээл дээрээ бас өрсөлдөгчнүүд дундаас эзэлж байгаа байр суурь маань нэмэгдсэн. Даатгалын талаарх ард иргэдийн ойлголтыг хэлсэн ийм хугацаа байсан гэж би бол хардаг. Даатгалын талаар би одоо би яг гүйлттэй холбоотой рeel хийгээл хүмүүст ингээд гүйлтийг айгуу танилуд байгаа шиг SEO-гаар ажиллаж байгаа хугацаанд би даатгалын хүмүүст маш их танилд яг адилхан зарчмаар. Тэгээд тэр бол миний нөгөө хувь хүний онцлогтой бас их холбоотой байх гэж боддог. Би өөрөө нөгөө сурагч багш хүн яг үндсэн ажлыг хааж байгаа миний хийх дуртай бүр ингээ хийхээр аз жаргал авдаг нэг зүйл болохоор бусдад мэдсэн тоолсноо хуваалцах, туршлагаа хуваалцах, хичээл заах юм хоббитой хүн. Тэгэхээр яг тэр утгаараа би ингээ даатгалын талаарх маш энгийн ойлголтуудыг байгууллагынхаа сошиал хуудасаар дамжуулаад
хүрдгээс одоо ч гэсэн тэнгэр даатгалын Facebook руу ороод харуул миний тайлбарлаж ирсэн рилүүд ингээд олон мянган үзэлттэй байж байгаа. Тий. Тэгэхээр олон нийт рүү хандаж би тийм одоо боловсрал даатгалын боловсрал олох контентуудыг хийдэг байсан. Дотоодд бол манай одоо түлхүүр ажилтнууд гэх юм уу хамгийн гол ажилтнууд маань тэр өөрчлөлтийн он жилүүдэд би нэгж ажилтнаа түлхүүр ажилтнаа алдаагүй бүгд доктор суурьшилтай ажилласан. Тэр өөрчлөлтийн он жилүүдэд нэгж одоо үн цэнтэй харилцагч гэх юм алдаагүй бүгдийг хадгалж чадсан. Харин ч харилцагч нарын маань тоо нэмэгдсэн. Түншүүдийн харилцаа маань тэлсэн. Гол түнш байгууллагуудын харилцаа маань өргөдсөн гэдэг ч юм уу ингээд ийм хэмжигдэх гол үзүүлэлтүүдэд харах юм бол бүх тал дээр бол сайжирсан байна. Тэгээ тэр утгаараа бол өөрийнхөө хувьд бол сайн ажилласан гэж боддоо шүү дээ. Тэгэхээр нөгөө яг гүйцэтгэл талаасаа харах юм бол одоо саяны ярьсан зүйлүүд бол мэдээж нөгөө ажлынхаа үр дүн гэдэг талаас бол шууд тодорхойлж чадж байгаа гэсэн үг шүү дээ. Яг нь илүү нөгөө нэг асуултаа жоохон юу чиглүүлэе гэж бодож байна. Тухайн тэр ажилтнанд одоо юу гэдгийг өгж байгаа тэр нэг мэдрэмж нээлттэй орон зайч гэдэг юм уу тийм харилцаа талаасаа гэх юм уу тийм тэр талаасаа яг одоо жишээлбэл зүгээр нэг баг удирдах байгаа хүний хувьд багийн гишүүд нь ирээд нээлттэй ямар ч асуудлаа ярилцах хэмжээний нээлттэй байдаг гэдэг ч юм уу тийм нэг тийм зүйлийг өөртөө одоо үнд зүйл зарчим болгоцсон байдаг шүү дээ. Тэр шиг таны хувьд байгууллага доторх ажилтнууд руугаа чиглэсэн гэх юм уу ямар юм үнд зүйлийг үе гэж зорддог байсан гэх юм уу таны өөрийн чинь зүгээс хамгийн чухал зүйл нь би өөрөө яг нөгөө үлгэр дуурайл үзүүлдэг байх хэрэгтэй гэж би боддог. Өөрөө хийж хэрэгжүүлдэггүй зүйлийг бусдаас нэгж шаардах нь удахгүй шүү дээ. Тэгэхээр би өөртөө зарчимж, өөртөө эзэн байх тий. Ингээл гоншхоноод байдаггүй тийм ээ. Өөрийнхөө амьдралыг авч явж байгаа байдлаараа, өөрийнхөө биеийг авч явж байгаа, өөрийнхөө ажлыг хариуцж байгаа байдлаараа би ингээд бусдад одоо үлгэр дуурайл болох хэрэгтэй гэж боддог гэсэн. Тэгээд өөрийнхөө яг тэр байдлаараа бусдад нөгөө нэг бусдаас бас тодорхой хэмжээнд шаардлага тавих хэрэгтэй. Болвол тэр маань өөрөө утгагүй хий хоосон зүйл болж байгаа юм тий. Тэгээд би бас нөгөө нэг ажил дээр толгорч ирсэн зарим нэг сорил бэрхшээлүүдтэй ч гэсэн номон дээрээ зарим цогц дурдсан байдаг. Жишээлбэл хоёр байгууллагын яг намайг удирдах байгаа хугацаанд манай байгууллага дээр онцлог нь юу байсан бэ гэхээр зэрэг нэг санхүүгийн нэгдлээс нөгөө санхүүгийн нэгдэл рүү хөдөлгдсөн компани маань. Тэгэн гот одоо CEO-гоо өөрчлөөд дээрэс нь одоо шинээр авсан байгууллага маань өөрийнхөө одоо бас туршлагатай хүмүүсийг компани дотор томлно шүү дээ тийм ээ. За энэ тэнгэр даатгалын хувьд энэ тал дээр арай илүү сул юм байна. Энэ тал дээр туршлагатай ажилтнуудтай юм да. Тэгвэл энэ тал дээр нь ийм туршлагатай хүмүүсийг авч томлъё гэдэг юм аа. Ингээд баг дотор бас өөрчлөлт явагдсан шүү дээ. За ингэн гууд чинь яг тэр багийг ингээд удирдах байгаа хүний талаас харахаар нэг нь болохоор ингээд хуучин тэр тухайн компанид ажиллаж байсан хүмүүс, нэг хэсэг хүмүүс. Тийм байна. Гаднаас томддод ирсэн буюу одоо шинэ хувьцаа эзэмшигчээс томилж байгаа хүмүүс гэдэг ингээд ийм хоёр өөр калчер орж ирдэг хөөх. Ингээд харахаар нөгөө хоёр калчер маань хоорондоо мөргөлддөг. Зарим талаараа нийцнэ, зарим талаараа мөргөлдөнө. За ингээд одоо хүн хоорондын одоо ийм харилцааны зөрчлүүд үүсч эхэлдэг тийм ээ. Тэр нөгөө баг бүрдэх ийм дөрвөн үе шат байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан процесс ингээд явж байгаа тухайн байгууллага. Тэгэхээр тэрийг яаж оновчтой удирдах вэ гэдэг чаленж толгорж байгаа хөөх. Тэгэхээр удирдагч хүний хувьд, CEO хүний хувьд болохоор яг тэр онлын хувьд ч тэр энэ яг ийм үед яаж удирдах хэвээр онлаас нь судалж мэдэх хэрэгтэй бол. За ямар сэтгэл зүйн асуудлууд гардаг вэ? За үнийг яаж даван тул. Дээрээс нь яг практикийн хувьд за одоо энэ тохиолдолд би яг энэ хүн маань хэн блэ, энэ маань хэн блэ. Тэгэд энийг ингээд зөвтэй удирдан чиглүүлэх нь CEO хүний аюул том асуудал болж исэн. Тэгээ би бол аль талыг нь одоо зөв одоо зохион байгуулад энэ өөрчлөлтийн хугацааг бол маш амжилттай давж гарсан. Хинэнч одоо яг мэдээж миний өрөөнд ингээд уйлал орж ирдэг манай ажилтнууд тий. Хэвээ энэ ч болохгүй байх, тэр нь ч болохгүй байх, тэр тэгээд энэ ингээд байна. Тэгээ би ингээд ярилцахад одоо ойлгоод нэг харах өнцгөөд хэлээд гэх юм уу. Тэгээд ингээд инээгээд миний өрөөс гарч ирсэн тохиолдол манай ажилтнууд маш олон бий. Тэгэхээр CEO-ны хувьд бас тийм сэтгэл зүйч гэх юм уу те сэтгэл зүйчийн ажлыг бас хийдэг. Яг харахаар тэр хүний хувьд ингээ мэдээлэл миний одоо ингээ туршлагаар хэлэхэд бол тэр хүний хувьд ингээ мэдээлэл дутамгаас болоод ингээ сэтгэл зүйн хувьд асуудал үүссэн байдаг. Тэр хүн тэгээд ингээд гэтэл би
Би болохоор ингээд дээрээс нь одоо харж байгаа хүний хувьд ингээд өшөө илүү өргөн мэдээлэлтэй байгаа болохоор энэ хоорондоо жоохон зөрчил үүссэн байгаа хоёр ажилтны аль альнийх нь зөв. Аль аль нь байгууллагынхаа төлөө, ажлынхаа төлөө зүтгэлтэй байдаг. Гэвч тэр хоёулаа мэдээлэл тотгомослоод үл ойлголцол үүсээд тэгээ хоорондоо бие биендээ гомдсон муудалцаа яваад төгөхгүй. Тэгэн гут ингээд уулзаа за нэг ийм учиртай юм аа. Цаана ийм учиртай ингээд байгаа маа. Энэ хүн ингэсэн байгаа маа. Шалтгаан нь ийм байгаа маа. Бүр болохгүй хоёулаа цуг өдөр кофе уудаг ч юм уу, цай уудаг ч юм уу. Ингээд ярилцаад ингээд тэр нөгөө мэдээлэл дутхангаас болоод ирсэн асуудлыг ингээд тодорхой болгочоор нэрээ энэ чинь ууралж бохомдох шалтгаан байхгүй юм биш үү гэдэг явуулна. Тэгэхээр хамгийн чухал юм мэдээллийн урсгал, байгууллага доторх мэдээллийн урсгал аягүй чухал. Мэдээлэл дутхангаас болж л ажилтнууд хооронд тийм үл ойлголцол зөрчил маргаан үүсдэг. Тэгэхээр мэдээллийн урсгалыг тухайн үед бол мэдээж нөгөө нэлээд сайн тайлбарлах байдлаар бол та асуудлуудыг нэлээд зохицуулаад харилцааны зөрчлүүдийг бол арилгаж исэн кейсүүд байгаа даа шүү дээ. Тэгээ мэдээллийн урсгалыг бол одоо мэдээллийн урсгалыг ярихаар тэнийг одоо тухайсан асуудал болгоноор ингээл яриад зарцуулна гэдэг чинь маш их энерги цаг зарцуулна шүү дээ. Тэгэхээр мэдээж одоо бол автоматжуулах ч юм уу илүү тодорхой процесстэй болгох хэрэгтэй болгох тийм үү. Тэгэнгүүт одоо бас дахиад нэг ийм асуулт байна. Ер нь одоо тэр нөгөө нэг ажилтнаас хамаарсан удирдлага руу чиглэсэн тийм санал гомдлууд ч юм уу. Нөгөө одоо ингэдэг штэ. Ажилтан байхад нэг өөрөөр хардаг, удирдлага болчихсон чинь дахиад нэг өөрөөр харах хэрэгтэй болоод идэг штэ. Тэр ерөө яг ажилтан байгаа үед хүн ерөө ажлын байран дээр ямар ийм өнцгөөс юм уу зарчмаас харах хэрэгтэй. Тий одоо жишээлбэл нэг ийм за зүгээр нэг санхүүгийн шинжээч байлаа гэж бодоход тухайн санхүүгийн шинжээч хийж байгаа ажил дээрээ зөвхөн ингээ өөрийнхөө хийх ёстой таск ажил үүргээрээ биш те илүү нөгөө нэг та түрүүнд стейкхолдер буюу оролцогч талууд гэж хэлсэн шүү дээ. За энийг хөрөнгө оруулагч гэсэн бол яаж одоо энэ мэдээлэл юу гэж харах юм гэдэг ч юм уу те. Арай л том зургаар үндсэндээ харж чадах юм бол тэр ажлын байран дээр хийгээд байгаа ажил чинь бас нэг тийм их төвөгтэй биш, хэцүү биш. Нөгөө талаасаа илүү нөгөө хөгжих ингээд одоо боломж бүрдэж байгаа гэх юм уу те. За эсвэл бол одоо зарим ажилтнуудын хандлага юм гэдэг шүү дээ. Угаасаа би л байхгүй бол угаасаа энэ ажлыг бол явуулж чадахгүй те. Одоо нэг өөрөө л байхгүй бол ажил явахгүй гэдэгтээ итгэл үнэмшилтэй хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл бас нөгөө талаас болохоор ийм удирдлагууд бас Монголын бас компаниуд их байт юм шиг анзаарэгддэг. За та болвол солигдсон ч манад процесс, систем гэдэг зүйл байгаа учраас таны болвол бүтээж байгаа value буюу үнц нь болвол зөвхөн ингээд танаас хамаарсан тийм айгүй их тийм хамаарсан зүйл биш ээ тий. Дараагийн ажилдаа орж ирээл энийг хийчихнэ гэдэг байр суурьтай байдаг тий. Удирдлагын зүгээс бол. Тэгэхээр яг асуулт нь болохоор ер нь тэгэхээр яг ажилтны зүгээс яг энэ байдал дээр яаж харуул илүү зүйтэй гэж боддог вэ? Ер нь юу ямар юм бэл. Одоо ажил амьдралаа ингээд уртаар нь хармаар юм бэл. Том зургаар нь. Тэгээ би асар хол олон жилийн аялалд явж байгаа шүү гэдгээ харах юм бол одоо нөгөө марафонд гүйж байгаа шүү гэдэг өнцгөөс харавал яг таны түрүү хэлж байгаачлан ажил тийм амар хэцүү биш. Тэ яг хэцүү л тэр нь өөрөө тийм амар зовоох зүйл биш болж хоёрд юм уу гэж харж байгаа. Би энийг болохоор нэг ийм зөвлөлөөр хэлж хүмүүс ойлгуулахыг хичээдэг л дээ. Жишээлбэл би өнгөрсөн жил бодомж марафон гэдэг 100 км гүйсэн бохгүй юу. Яагаад би гүйцэд холбоотой ярьж байгаа гэхээр зэрэг гүйснээр энэ харах өнцөг маань ч гэсэн бас нэлээд өөрчлөгдсөн гэдгийг ярьж байгаа. Тэгээд гарааны зурхаа дээрээс 72 хүн гүйгээд гарахад эхний 10 км дээр очиход би хамгийн сүүлд нь явж исэн бохгүй юу. Өөрөөр хэлбэл эхний тэр 10 км дээр 72 хүн ингээд буулгацсан асар хурдан явсан гэсэн. 40 км дээр очиход би урдаа байсан 71 хүнийг гүйцээд гэх юм уу те. Тэгээд 40-оос хойш би ингээд ганцаараа явсаар агаад замаа дуусгаад төрүүлсэн бохгүй. 100 км уралдаанд. Тэндээс юу хэлэх гээд нэгээр зэрэг яаж би төрүүлсэн гэж зэрэг би гараанаасаа ахуулаад барай хүртлээ яг нэгэн жигд хурдыг хадгалаад явсан. Тэгээд замдаа нөгөө уух юмнуудаа яг цэг дээрээ аваад ингээд явсны үр дүн гарсан. Тэрэн шиг амьдралыг бид нэр за 100 наслна гэж үзье л да. Хүн бол төрөөд 100 наслын технологиуд боломж байгаа шүү дээ. Тий. Орчин үеийн шийдэл ухаан хөгжсөн хүн өөрөө бие зөв авч явах юм бол 100 наслах боломж байгаа. За 100 жил ингэж амьдрах гэж байгаа бол би одоо нэг яар сандраадах шаардлагагүй шүү дээ. Зөв л амьдраад явах хэрэгтэй. Яг тэр шиг таны асуулт руу буцаад яаж ажилдаа хандах хэрэгтэй юм бэ? Хуурж мэхлэх хэрэггүй. Худлаа ярих хэрэггүй. Одоо энэ богино хугацаанд ингээд цөм хийчихье. Гэлтэй ингээд буруу зүрх ашиг хонжоо хайгаал те. Ийм одоо зүйл хэрэггүй ээ. Тэ. Тэгэхээр бид нэр ингээд энэ ажлаад өөрийнхөө чадах хамгийн сайнараа хийгээд хамгийн бестэрээ хийх юм бол эргээд энэний үр дүн нь яг ингээд маргааш нь ирдэг. Би ажлаа сольж болно шүү дээ.
Ажлаа солио гэхэд би үнэхээр тэнд хамгийн сайн байсан бол цуг ажиллаж исэн хүмүүс ч гэсэн цаашдаа карьер хийгээд ингээд салбар руу ингээд явцдаг байхгүй. Эргээд би энийгээ таньдаг. Энэ бол үнэхээр ажил итгэж болох хүн гэдгийг мэдж идэг. Энэ хүнтэй ойртоод хэрэггүй шүү. Наа нөхрөөсөө хол байгаараа гэдэг ч юм уу тийм. Эргээд уулздаг нөгөө замын үзэн урт гэж ярьдэн шүү. Эргээд уулзах улаан нүүр байдаг байхгүй. Тийм болохоор одоо холигдох, худлаа ярих, богино хэмжээний ашиг хонжоо олох юм одоо явуургүй зан энэ хийж байгаа ажил дээр гаргавал тэрнийхээ лайг өөрөө эргэл өрнө. Одоо чи чин сэтгэлээсээ хамгийн бэс дээрээ өөрийгөө дайштаад ажиллаад өөрийгөө харуулж чадвал 5 алхаал 10 алхаал эннийхээ үр шимийг хүртэнэ. Тийм болохоор ерөөсөө ажил дээр тэгж нэг нүглийнүүдийн гурилаар хуурна гэдэг шиг хандаж ерөөсөө болохгүй шүү. Яг та би энэ компаниг жил ажиллана тэгэл би одоо гадаг сайн явах гэж байгаа ч гэдэг. Энэ компанид би жил ажиллана тэгэл би өөр тийшээ орчин тэгээд гарын үзрээр ажилдаа хандвал тэгэл дуусаа. Ирээдүйн карьерт чинь тэр асар том хар тол бол. Тий. Тэр төр зуурна. 6 сар ажилласан ч бай, 6 жил ажилласан ч бай, тухайн хийж байгаа ажлаа маш сайн хийх хэрэгтэй. Тэгээд байгууллага дээр нэг ийм юм хийвэл бас их зүгээр нэг ажилтнуудтай хооронд нь ротейшн хийж ажиллаж байгаа. Тэгэхээр сэлгэж санхүүгийн шинжээчдэр ажиллаж байгаа хүнээ яг фронт дээр аваачаад нэг сар ажилладаг ч юм уу. Борлуулалтын дээр ажиллаж байгаа хүмүүс тэр сар ажилладаг ч ингээд тэр хүн ажлаа илүү том зургаар нь харахад нь аль чиглэлийн ажлууд хийсэн дуршлаг байвал юу болох вэ? Ажлаа том зургаар нь харж чадах уу гэдгийг харж агаад CEO-гийн хувьд ажилтнуудаа ингээд сэлгээд ажиллуулчихвал бас их зүгээр. Тэгэхээр тэр хүний нөгөө өссөн өсөөгөө харах өнцгөд хэлцдэг байхгүй. Үгүй чи харах өнцгөд хэлмээр байна гэдээ хэлээд хүн хэлж чадахгүй шүү дээ. Яг өөрийн биеэр туулаагүй юм чинь мэдэхгүй. Очоод тэр тейлер дээр суугаад ч юм уу. Тэр очоод тэр зээлийн эдэнсгч хийгээд ингээд үдцсэн хүн ирээд санхүүгийн шинжичээр ингээд том зураг харахаар ингээд гэдэг арай өөрөөр хардаг ч юм уу тийм байдаг. Тэгэхээр тэр бас байгууллагын нөгөө соёл менежментээс бас их хамаа. Аль болох ажилтныг ингээд том зургаар харах тэр нөхцөл боломжийг бүрдүүлж өгнө гэж байна. За тэгээ нөгөө шууд яриагаараа дараагийн подкастынхаа одоо хэсэг рүү та өөрөө оруулчихлаа. Тэгээ юу вэ гэхээр ер нь бол нөгөө түрүүнд SEO-гоор томилогдсон гэдэг танд саналыг тавихтаа тий таныг ямар одоо нэг онцгой шин чанартай байна сэтгэлгээ тий харах үнцэг гэрсэн сая ч гэсэндээ харах үнцэг гэрч тэр өнөөдрийнхөө нөгөө яриагаар ер нь бол одоо ер нь бол хоёлаа илүү нөгөө гүйлттэй холбоотой гэх юм уу тий амьдралын хэм маяг тал руу гол яриагаа чиглүүлэх гэж бодож байгаа. Гэхдээ яг гүдэг моги гээд YouTube дээрээс хайх юм бол маш олон подкаст нэвтрүүлэг гэх юм уу тий тэгэд ер нь бол яагаад анх гүйлт рүү орсон юу туулсан ингээд тий тэр талаар бол маш гоё олон бас сонирхолтой нэвтрүүлгүүд байлаа. Тэгэхээр тэрийг нь бол сонсогч нар маань өөрсдөө илүү дэлгэрэнгүй олон нэвтрүүлгүүд байгаа ч сонсож байгаарай гэж бодож байна тийм ээ. Тэгэхээр ямар ч тач санхүүгийн ажил мэргэжилтэй хүн өнөөдөр тий өөрийгөө одоо чаленж сорилт тавиад өнөөдөр хит холын марафоны олон улсын хэмжээний мастер болсон байна. Сая ч гэснээр дөнгөөсөө бодомч марафоны 100 км гэдэг чинь бол хүн ингээд сонсоход бол төсөөлшгүй байгаа хгүй юу. Тэгэхээр энд төрүүлсэн гэдэг зүйлийг та тайлбарлаа шүү дээ. 10 км хүртэл хамгийн ард нь явж исэн тий. Гэтэл 41-2 дахь юунаас эхлээд урдталт нь гараад ер нь бол яг тэр юуг нь харахад бол нэлээд хол зайтай төрүүлсэн мэлээ шүү дээ. Яг тэр тухайн бодомч марафон дээр бол зөвхөн ингээд нэг 5-10 минутын зайгаар бол төрүүлээгүй мэлээ ш. Бараг цаг гарны хугацаагаар төрүүлсэн байсан тий. Тэрийг нь харсан. Тэгэхээр ер нь бол эндээс ургаад юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр хүнд одоо за хүнийг өөрийг нь одоо хөрөнгө гэж үзээл та бидний одоо санхүүгийн хэллэгээр бол тий. Тэгэхээр хүнд ямар хөрөнгүүдэд өгөхөрөө биеийн чадамж гэдэг хөрөнгө байд юм байна. Тий. Цаг хугацааны хувьд бол хөрөнгөтэй гэх юм уу. Тэгэхээр би хэд наслах вэ гэдэг сая чинь одоо 100 наслах боломжтой тий. За дээдлийн хэмжээ гэж бодъё л та тэрийг. За тэгтэл тэр бол цаг хугацааны хувьд хязгаартай байхгүй юу? Тий. За биеийн чадамжийн хувьд ч гэсэн та муу ялгаагүй яг л юугаад дагаад гэх юм уу. Гэхдээ мэдээж амьдралын маягаас хамаарах харилцан адилгүй байх. Гэхдээ үнэхээр л би 20 настай шигээ 60-таатай байж чадахгүй үгүүлэх тийм ээ. Тэгэхээр энэ бол бас биеийн чадамж ингэ шууд илэрхийлж байгаа буюу би болохоор энийг ингээд эдийн засгийн хувьд тайлбарлавал энэ хоёр бол хязгаартай нөөц гэж үзэх гээд байгаа. Хүнийг хөрөнгө гэж харах юм бол харин хүнд хязгааргүй байдаг нэг л нөөц байдаг гэж үзээд байгаа.
Тэр нь болохоор хүний сэтгэлгээ буюу mindset гэж үздэг байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр сэтгэлгээг та хаашаа чиглүүлнэ үү? Тэрийг хязгааргүй сөргөрүүч явуулж болно, хязгааргүй эргэж болгож болно. Эсвэл энэ хоёрын ингээ хосломол те ер нь бол энд бол хязгаар гэж байхгүй юм байна. Нэг сүлд нэг айгу гоё сонссон. Чи хэрвээ ид гэдэгт байдагт итгэж чадсах юм бол ид чи чамдаар ирнэ. Буюу чи яг юу гэж хараад байгаа те тэр чин чамдаар ирнэ л гэдэг утгатай юм байна гэж ойлгосон. Тэгэхээр яг саяны нөгөө нэг юун дээрээс үнслээд марафоны жишээн дээрээс үнслээд юу гэж хэлгээд байна вэ гэхээр за миний хувьд одоо би зүгээр өөр дээрээ жишээлээд яриад тэгээ танаас асуулт олгоод асуучих гэж бодчих. Ямар нэгэн ингээ хэцүү гэж бодсон зүйлийг удаан хугацаанд бэлтгэл хийгээд гэх юм уу хийгээд дундан зөндөө фейлдж байгаа тий. Гэхдээ эцсийн үр дүндээ тэрний ард гарцсан гэдэг юм мэдрэмжүүдийг би 1 2 3 зүйлээс бол ингээд өмнө нь амьдралдаа авч байгаагүй зүйлүүдийг авсан гэх юм тий. За тэрнийх нь нэг нь бол миний хувьд өөрийнхөө хэмжээнд бас тодорхой хэмжээнд нөгөө ийм сонирхогчийн гүйлт гэдэг учраас гүйлтээс авсан байна. За гүйлт бол миний амьдралд маш том өөрчлөлтийг өгсөн. За дээрэс нь одоо нөгөө санхүүгээр мэрэгж байгаа хүмүүсийн CF-ийн шалгалт гэж байдаг тий. CF чартер холдор горддаг. Тэгээд тэр шалгалтанд бэлтжин гэдэг нь өөрөө маш их дисциплин шаарддаг. Тэгээд тодорхой хэмжээнд пайсалсан гэдэг хариу авах нь өөрөө анх болвол төсөөлөхдөө мэдээж боломжгүй юм шиг ч юм уу хэцүүгээ санагдчихсан болол өөрийнх нь зориулсан одоо тэр хичээл зүтгэлийн үр дүнд бол тэрний ард гарчсан гэдэг нэг надад болохоор тэгж удаад байгаа байхгүй юу. Хүн нэг л удаа нэг тийм хэцүү зүйлийн ард гарчих юм бол хэм өөрийнхөө хувьд хэцүү гэж бодож байсан зүйлийн ард гарчих юм бол ямар ч юмыг угаасаа хэцүү гэхдээ ард нь гарч чадна гэсэн нэг тийм сэтгэлгээ суучдаг юм шиг тий. За энэ бол нөгөө одоо өөрийнх нь чадамжийн хувьд хийж чадахгүй гэж бодож исэн одоо юугаас гэх юм өнцгөөс гэх юм уу тий тийм байх гэж. Тэгтэл за одоо нөгөө нэг амьдралын маяг руугаа энэ асуултыг ерөөхдөө чиглүүлэх юм бол ихэвчлэн л манай санхүүгийн мэрэгчлэлтэй хүмүүсийн оюуны ачаал маш өндөр байдаг тий. Цагийн одоо нөөц буюу тэрийг өндөр хэмжээнд зарцуулдаг тий. За тэгээд ажлын бас онцлог байдаг бах мэрэгжлийн онцлог байдаг. Тэгээ ерөнхийдөө л нийтээрээ л юутай тодорхой нөгөө өвчний үндслүү тавигдсан байдаг штэ тийм ээ. Суулт дагсан өвч нүдлэгс өвч хөдөлгөөний дутагдaltaй. Тэгэд хүмүүс одоо яг сонсож байгаа хүмүүс бас дандаа л санхүүгийн мэрэгчлэлтэй хүмүүс байгаа байх гэж үзсэн. Тэгэхээр ихэвчлэн за зөвхөн санхүүгийн мэрэгчлэлгүй офис ажил нүдлэгс өвч хөдөлгөөний дутагдaltaй хүмүүс ингээл нэг сар жимд явчих тий ингээл гоё юу ячиг гэл. За тэгэл нэг тодорхой хугацаанд бол эхлүүлэн л дээ. Тэгээ тэрийг нөгөө нэг ингээд тууштай хийн гэдэг нь хамгийн хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр хүн яаж өрн тэр сэтгэлгээгээ одоо харах хэрэгтэй юм бэ тий? Тууштай байдал гэдэг чинь. Тэгэхээр саяны 100 км марафон гэдэг чинь бүр маш тууштай юм болчихж байгаа байхгүй юу тий? Тэгэхээр за тэрэн дээр та юу гэж ер нь бодоосэй гэж хэлэх вэ? Ааха. Тэгээ одоо яг манай хүү санхүүгийн чиглэлээр энэ жил 4-р курстээс орж байгаа. Би хүүдээ бас загч хэлдэг. Ааха. Тий. Хүмүүс яг л одоо энэ араас бидний замлаар явж байгаа учраас би бас ингээд өөрийнхөө алдаа оноо туулсан дээр үндэслээ. За одоо оюутан байхаас эхлээл энэ дадал хөвчлийг насан туршдаа мөрднө гэж хичээгээрээ нэг хөөгөл ингээд би загч явдаг байхгүй. Тэгэхээр манай санхүүгийнхний одоо ажлын онцлог нь өөрөө тэрэлтэй айгүй олон цагаар сууж ажиллах хэрэгтэй болдог. Тэрийгээ дагаад ингээд урт хугацаанд анхаарахгүй л бол яалтчгүй эрүүл мэндийн асуудал руу орчдөг. Энэ эргээд нөгөө ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх юм шалтгаан болчдөг тийм ээ. Хүний хувьд болохоор нэгдүгээр одоо та нар нөгөө юу уншсан байхaltaа нөгөө цойлос гэдэг номон дээр нөгөө хоёр залуугийн жишээг ярьдэн ш. Нэг нь ингээд жижигхэн үйлдэлийг ингээд насан туршдаа хийсээр хагаад ингээд асар өөр болчихсон. Нөгөөх нь болохоор жижиг олон сөрөг зүйлийг хийсээр хагаад ингээд амьдрал нь өөр болцсон байдаг тийм. Тэгээ яг тэрэн шиг гинэт ийм огцом одоо биеэ хөгжүүлнэ гэдэг ч юм уу, гинэт баяжна гэдэг ч юм уу, тийм ерөөсөй байхгүй гэдгийг амьдралын туршлагаа би олж мэдэж байна л да. Залуу байхад бол болчихно гэж боддог. Тэгж байгаа нэг цөм хийндэ гэдэг ч юм уу. За яах вэ? Тэгэл одоохондоо би физиолог маань ирч хүчтэй байна. Тэгж байгаа л нэг бие чирэгжүүлчинтэй гэдэг ч юм уу. Гинт лаг огцом юм өөрчлөлт хийж боддог. Гэтэл тийм ерөөсөй байдаггүй юм билээ л дээ. Жижигхэн олон энгийн амархан үйлдэлийг урт хугацаанд ингээл хөвшил болгоод насан туршийн хөвшил болгоод явбал тэр нь хамгийн зөв арга нь. Мөнгө санхүүгийн хувьд ч тэр, бие физиологийн хувьд тэр, сэтгэл зүйн хувьд ч тэр, амьдралын чанарын хувьд ч тэр. Тэгэхээр би нэг юм цөөхөн хідэн зүйлийг л хүмүүс зөвлөдөг. Нэгдүгээр болохоор хүн чанартай
ингээд амьдрал чанартай амьдрахад бол биеэ эрүүл байлгахын тулд дасгал хөдөлгөөн зайлшгүй. Та сая яриагаа өглөөний цаанаас эхэлж штэ. Тэгэхээр чанартай өглөөний цай, дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйн эрүүл мэндэ одоо анхаарахын тулд ийм бясалгалд тодорхой цаг зарцуулдаг тийм ээ. Тэгээд уншдаг. Санхүүгийнхэн бол яг мэргэжлийн юм агиг уншиж судалдаг шүү дээ. Тэрнээс гадна бас ингээд өөрөөр сэтгэхийн тулд бас зайлшгүй унших хэрэгтэй болборлоо. Би бол уран зохиолын ном бас уншдаг. Залуу байхдаа хуу хөний үржлийн ном уншдаг гэсэн. Одоо бол илүү уран зохиолын номнууд бас их уншдаг. Тэр унших нь өөрөө бас оюун санааны хувьд эрүүл байх нэг гол түлхүүр нь болдог. Тэгэхээр энэ цөөхөн эдэн зүйлийг ингээд бүр цаг гаргаж хөвшмээр юм байна лээ. Тэргэл би одоо захиж зөвлөмөр байна. Тууштай байдал гэдэг маань бид нар болохоор за яах вэ өнөөдөр алгасчлаа. За яах вэ маргааш алгас. За яах вэ ирэх авраас гэл ингээ хоош тавьдаг шүү дээ. Тэгмээргүй юм бэл. Би бас яг ингээд гүйлтийг өөрийнхөө дадал хөвшил болгох гэж чадахгүй 4-5 жилийг алдсан л да. Тэгээд яг 20 оны 1 сараас эхлээд одоо өнөөдрийг хүртэл ингээд 6 дахь жилдээ тууштай гүйлтээр хичээлээ явж байна. Энэ маань миний бусад одоо дадал хөвшлүүдийг яг адилхан зарчмаар хөвшүүлэхэд их төлхөс болсон юм уу. Тэгээ энэ дэр миний баримтлсан зарчим болохоор 1 удаа амарч болно, 2 удаа амарч болно, 2 өдөр дараалаад амарч болно. 3 дахь өдөр гэсэн юм бол байхгүй гэдэг ийм дүрмийг л өөртөө мөрдсөн. Тэгж ядвал ингээд чадаа явах юм бол 6-7 сараас цаашаа бол яг хөвшил болго явждаг юм байна. Тэгэхээр алгасч болно. Бас хүн жин ороо бүтгшин шүү дээ. Гэхдээ тодорхой лимит байх хэрэгтэй. Тэр лимитээс давахгүйгээр л дараагийн үйлдэлээ хийж явах ёстой л гэж. Тэгэхээр яг нөгөө нэг дадал хөвшил гэхээр нэг яаж хийж аваад хүмүүс эхлүүлждэг баха миний бодлоор. Мотивац авдаг ч юм уу те ямар нэгэн байдлаар бол эхлүүлждэг баха. Харин тэрийг нөгөө ингээд тууштай хийгээд ийн гэдэг дээр яг бас нэг талаасаа харж байгаа юм болохоор хүмүүс тэгдэг штэ. Одоо ер нь бол мотивац аягүй хайдаг болсон. Тэ. Тэгэл гадаа гоё байвал гүйдэг ч юм уу цаг уурын нөхцөл байдлаас хамаардаг ч юм уу тий. Ер нь бол ямар нэгэн байдлаар хин нэгнээс мотивац авах гэдэг тий. Тэгэхээр мотивацтай өдөр бол хүн бол нэлээд бүүстлээд өөрийнхөө өмнөх гүйдгүүчгүй хэмжээгээр гүйдэг байх тохиолдол байна. Тэгтэл хамгийн гол нь тэр нэг тууштай байна гэдэг чинь өөрөө айгүй хэцүү байгаад байгаа байхгүй юу? Би болохоор ингэж харж байгаа. Надад түрүүний нөгөө ажил карьертай холбоотой хэлсэн дээр яг адилхан зарчим. Амьдралаа том зургаар нь харах хэрэгтэй. Нөгөө урт хугацаагаар нь 100 наслах тийм боломж байна. Тэгвэл би яах вэ? Яг өнөөдөр намайг бас ингээд тууштай байхад нөлөөлдөг нэг зүйл болохоор бидний одоо монголчууд бидний статистик амьдарч байгаа амьдралын хэв маяг түүний үр дагавар нь болж гарч ирж байгаа статистик тоо баримтууд намайг үргэлж санаад сэрэхэд нөлөөлдөг гэх юм уу? За тэгэхээр тэрнээс жишээлбэл би хаваалцъя л да. Монгол хүний эрэгтэй хүний дундаж наслалт 67, эмэгтэй 76 яг одоогийн байдлаар. Статистик тоонуудыг харах юм бол манай санхүүгийнх чинь тоо баримт яриул илүү дуртай шүү дээ. 40 наслсан монгол эр хүний тал нь 60 насалдаг. 60-ын босхийг давдаг. 60-ын босхийг давсан хүмүүс 67 дээр очиод нөгөө 100 руу явж байгаа аяллаа дуусгачдаг. Дийлгийнх нь яаж юм 40-оос 60-ын хооронд аяллаа дуусгаад байна шүү дээ. 41-тэй 42-тэй 43-тай ингээд энэ хооронд он жилүүдэд тэгээ энэ 20 жилийн дотор аяллаа дуусгаад байна. Надаас хамаарж байгаа зүйлээс болоод би тэр аяллыг дуусгамааргүй шүү дээ. Надаас хамаарахгүй хувь тавилан байхыг би юу хийх мэдэхгүй. Надаас хамаарж байгаа зүйлээс болоод би тэр аяллыг дуусгах нь айгүй харамсалтай байна шүү дээ. Тэ? Тэгэхээр намайг 20 настай байхаас 40 нас хүрсэн энэ 20 жилд Монголд юу болов буюу 2000 оноос 2020 он хүртэл энэ 20 жилд юу болов? Монгол хүмүүсийн энэ хооронд өвдсөн, нас барсан, өвчний шалтгааных нь 70 бараг 80%, 78, 80% нь яг өөрөөс шалтгаалсан зүйлс. Амьдралын хэв маягаар шалтгаалсан. Өөрөөр хэлбэл урдчлан сэргийлэх боломжтой, амьдралын хэв маягаараа тэрнээс зайлсхийх боломжтой өвчин байсан гэж. 20% нь л халдвартай өвчин буюу тэр хүнээс үл хамаарсан удамшил ч юм уу янз бүрийн одоо шалтгаанаас болоод тэр хүн юу ч хийж чадахгүй зүйл байсан. 80% нь яаж юм? Би юм хийж чадаад тэр өвчнөөс сэргийлж болж байгаа. Ийм өвчнөд одоо энэ 20 жилийн хугацаанд нэрвэгдчихэлтэй. За тэгвэл тэр өвчнүүдийн дийлэнх нь юу байдсан бэ гэдээ аваад үзэхээр хамгийн нэгдүгürt зүрх цоцны өвчин байдаг. Зүрх цоцны зүрх хаагдах, дархин цус харвах, даралт харвах.
За нөгөө 40-60-ын хооронд аяллаа дуусгаад байгаа ирчүүдийн маань дийлэн шалтгаан тэр. За араас нь хавдар орж ирж байгаа. Тэгээ ходоодны өвчин бай, нойр болчихгаа, бүдүүн шулуун гиз гэх мэтсэл ингээд нэг өвчин. За тэгээд нөгөө автотеврийн осол, архитын цогтойрохтой холбоотой гарч ирдэг асуудал, амиа орлолт гэдэг ийм шалтгаанууд өслөөд Монгол ирчүүд цаг бусаар аяллаа дуусгаад байгаа байхгүй. За тэрний цаана яг юу вэ гэхэд энэ 20 жилд юу болсон юм бэ гэхээр зэрэг бидний архины хэрэглээ бүр арай л итрүү хичхий явах. Бүр арай л дэндүү. Бүх үйл ажиллагаа архитай холбоотой. Найзуудын уулзалт архи, бизнесийн уулзалт архи, хорим найр архи, бэр гуухан архи, бүх юм архи. Хүүхдийн өсний найр хүртэл болоод шүү дээ. Тийм ээ. Ингээд бэрээ гуйхч очисон хүмүүс архинд хордлогонд ороод амнасаа алдсан тохиолдол гарч байна. Юу гэсэн үг юм бэ тийм ээ. Энэ архины хэрэглэнээс болоод энэ насаараад байгаа шалтгаан. Тэгээд дээрэс нь тамхины хэрэглээ. Тамхины хэрэглээгээр асар их байна. Содоол нөгөө wave meter гэдэг нэмэгдчихэд байна тийм. Хэрвээ бидний амьдралын хэв маяг зөв байсан бол энэ статистик ийм тоо гарах ёсгүй шүү дээ. Тийм үстэй. Тэгээд бидний архи тамхины хэрэглээс гадна хоол ундны хэрэглээ байна. Энэ хоол ундны хэрэглээ нийтээрээ болж ивэл энэ их хотодны асуудал гарахгүй шүү. Нийтээрээ бид нар хөдөлгөөний асар их дутагдaltaй байна. Энэ дутагдал ийм биш байсан бол ийм асуудал ийм тоо байранд гарахгүй шүү дээ. Тэгэхээр болохгүй гоос тээ. Ямар нэг юм болохгүй гоос тээ. Тэгээ нөгөө нэг ардчлалын үед нөгөө нэг хонхны дуу биднийгсэрээ гэдэг шиг тээ. Энэ их асуудал бидний энэ нийтээрээ монголчуудын нийгмийн энэ амьдралын хэв маяг болоод байвал би тийм ярихгүй болохгүй байгаа учраас энэ их харанхуй тоо баримтууд хар бараан тоо баримтууд гараад байгаа учраас энэний нэг хэсэг нь би болмооргүй байсан байхгүй. Тэгээд одоо нөгөө тооштой байхад над энэ нөлөөлдөг. Тэгэхээр тэр бол буцаагаад өөрийгөө мотивацжуулах баттай байнга сануулгах зүйл байсан байх гэдэг шүү дээ. Тэнгүүд одоо нөгөө талаасаа тэгвэл ер нь бол амжилт гэдгийг та юу гэж тодорхойлж байна? Амжилт гэдгийг би эхний одоо 20 жил гэх юм уу 18 тада сургуульд орж ирэл 21-т сургуулийг төгсөөл ингээл ажил карьер. Одоо хүний амьдралын нөгөө мөчлөгөөс хаана явж байгаас хамаарат өөр амжилт тодорхойлогдох байх. Анх бол би бол ажлын карьерийн хувьд өсөд дэвчих нь бол амжилт гэж боддог байсан. Тэгээ одоо би 43 та. Тий. Тэгээ одоо ингээд харахад яг үнэхээр карьер тийм 100% бол амжилтын юу шалтгаан бол биш. Тэгэхээр одоо би юу хэлэхээр зэрэг амжилт гэдгийг хэмжих нэг хэмжүүр биш хэд хэдэн хэмжүүрийн нийлбэр нь амжилт юм болов уу гэж бодож байгаа. Энэ бол нэгдүгээр чиний өөрийн амь нас эрүүл мэнд. Энэ бол амжилтын чухал үндэс. Чи өөрөө байж амьд байж иж дээрэс нь эрүүл оршиж иж чамаас бүх зүйл чамаас шалтгаалж байгаа бүх зүйл чинь хамаарна гэж. Тийм үст. Тэгэхээр өөрийн амь нас эрүүл мэнд хамгийн чухал. Амьд байна, эрүүл байна. Энэ эрүүл гэдэг нь дотроо бие физиологийн хувьд, сэтгэл зүйн хувьд, оюун санааны хувьд эрүүл байх. Энэ бол амжилтын нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаар гэр бүл гэж би бодож байна. Доктортой гэр бүл, үр хүүхдийн одоо сайн сайхан байдал энэ бол чухал байх гэж би бол боддог. Дээрээс нь гуравдугаарт нь болохоор мөнгө санхүүгийн хувьд хараат биш те мөнгө санхүүгийн боол нь болоогүй байх нь. Боол болох гэдэг нь хитрхи их мөнгөтэй тэр мөнгөний хойноос бүх хөөцөлтөд ингээд бүх одоо амьдралаа өрн даран хийх эсвэл огт мөнгөгүй байгаад тарчиг ядуу байх. Аль нь би бол амжилтгүй байдал гэж бодож байна. Энэ өрийн одоо дундын хэлбэр байх хэрэгтэй. Тэгээ ажил бизнес тий чи ажиллаа хийх, бизнес хийх эргээд нийгэмдээ тэргээрээ дамжуулаад эерэг нөлөөлөө үзүүлэх тий гэх мэтсэл. Тэгээд нийгмийн харилцаа, нийгэмд нэр хүнд, байр суурь, найз нөхдийн хүрээлэл харилцаа энэ бол бас чухал. Тий. Тэгээд нийгэмдээ ямар нэгэн легаси үлдээх хэрэгтэй шүү дээ. Тий. Тэгэл хин ч үл мэдгэх нэгэн байгаад амьдралаа дуусгаж болно. Тэр хүн болгоны сонголтолтой. Тэгэхээр нийгэмдээ ямар нэгэн легаси үлдээх нь бол бас амжилт. Гэх мэт нэг эдэн зүйлүүд эдгээр хэдэн зүйлүүдийг хэмжигдэх болов гэж бодож үнэлж болох гэдэг шүү дээ. Тэгвэл танаас асуулт одоо хоёр сонголт танд байгаа. Ерөөсөө л хоёрхан сонголт. Та аль нэгийг л сонгох гээд. За эхнийх нь бол та маш их ажилланаа. Золиос нь юу вэ гэхээр цаг бол танд хангалттай өөр зүйл зарцуулах одоо магадгүй гүүх цаг ч юм уу тий гэр бүлдээ зарцуулах цаг тийм бол боломж байхгүй тий. Гэхдээ мөнгө санхүүгийн хувьд бол тэгээд энийг болохоор хоёулаа нэг 10 жилийн хугацаанд 10 жилийн хугацаанд бол томхээр ингээд
тасралтгүй жиг нөгөө мөнгөний машин шиг ажиллах юм бол хангалттай хэмжээний одоо тэр санхүүгийн юунд хүрэх гээд байна. Тусгаар юм эрхчлөлттэй байдалд гэх юм уу тий. Тэгтэл нөгөө талаас болохоор ерөөсөө л ердийн одоогийн амьдралын одоо өртөг маань хийдийн тий. Нэг ердийн стандартыг хангах хэмжээний л орлоготой. Гэхдээ танд бол цаг бол байна тодорхой хэмжээнд тий. За тэгээд мэдээж илүү нэмэлт хуримтлал гэдэг ч юм уу тийм болохгүй. Ерөнхийдөө нөгөө нэг амжиргаагаа л ингээл залгуулаад дуустдаг хэрэгцээ гэж байгаа шүү дээ. Тэрийг л болгодог хэмжээний санхүү байгаа. Гэхдээ цаг нь байна. Гэвэл та айлыг сонгох. Бас яагаад? Тэр бол нөгөө нэг хэдэн настай баатар болдгоо гэдгээс хамаарах байх гэж байна. Тий, яг өнөөдрөө л баатар болт. Тэгээ өнөөдрийн баатар болдгийн хувьд бол би хоёр дахь сонголтыг хийн. Тэгтээ зөвхөн юу гэдэг зөвхөн тийм нөгөө баг цалинтай ажил хийгээд тэрийгээр л болгоод байна гэсэн үг шин шүү дээ. Тэнд толгоогоо ажиллуулах хэвээр нэг орлогын их усрээс ерөөсөө хамаарж болохгүй. Тэг хид хідэн орлогын их усрыг бий болгох нь айгүй чухал. Тийм болохоор би өөртөө цаг зав гаргаад өөрийг бодож сэтгэх, өөрийг хийж цаг байгаа юм чинь тий. Өөрийг хийж бүтээх. Тэр цаг маань эргээд надад тэр нөгөө баг орлогоос гадна дахиад нэмэлт орлогоодыг олох тийм гол юу бол ингээл нэгэн хэвийн байдлаараа байж болох. Хөшөрөг болох гэдэг шүү дээ тий. Тэгэхгүй ингээ бүх амьдралаа нэг л зүйл дээр дэмжин тавих нь би бол эрсдэлтэй алах юм би бол бодчих. Тэгэхээр нөгөө одоо болохоор хүмүүс ингэж ярьдаг. Одоо нөгөө сүүлийн үед чинь бид нар нөгөө амьдралын хэм маяг гэл одоо ялангуяа нөгөө саяны ярьсан нойр дасгал хөтлөө ингээд бүх олон тэнцвэрүүдийг яриад байгаа шүү дээ тий. Тэнгүүт нөгөө талаас одоо сүүлд үүсгэж гарч ирж байгаа юмцүүд нь болохоор тэнцвэртэй амьдрал гэж бол байхгүй тий. Ерөөсөө амьдралд чинь ямар нэгэн байдлаар золиос гэдэг зүйл заавал явж идэг. Та карьер хийх гэж байгаа бол танд тийм илүү цаг гэдэг юм бол байхгүй. Айгуу гоё спортоор хичээлээд хичээлээ тий. Айгуу гоё бие хагаа авч яваад байх. Тийм юм бол байхгүй. Яг шударгаар хөдөлмөр эрхэлж байгаа бол гэдэг байхгүй. Үнэхээр юу байгаагүй карьерийн хувьд те санхүү орлогын хувьд бол тийм айхтар карьер хараагүй болвол ердийн амьдралаараа гэх юм уу яг л нөгөө хэрэгцээгээ хангаатай ийм байдлаар цагчинж байгаа учраас юмдаа ингээд цагаа зарцуулаад явах боломжтой гэж яриад байгаа. Та энэтэй хэр санал нийлэх вэ юу? Тий. Одоо жишээлбэл би ингээд 20-оос 40 хүртлээр олстой маш их цагийг ажилдаа зарцуулсан. Маш их хөдөлмөрлсөн. Нөгөө нэг ажил амьдралын баланс гэдэг чинь чи хэн бэ, хэдэн настай вэ, аль хавьдаа явж байна, амьдралынхаа хаана явж байна гэдгээс хамаарах юм байна л. Залуу наснд ажил гэдэг зүйл те өөрийгөө хөгжүүлэх, нийгэм байр суурь олох, ажлын карьераа босгох энэ чинь бол чиний хувьд айгүй том жин дараа шүү дээ. Тэр чинь ганц бий бол тэгэл гэр бүл гэдэг зүйл дээр мэдээж чиний хувьд маш бага цаг зарцуулна тийм ээ. Тэгэхээр ингээд ийм чинь ингээд өөрчлөгдөх байхгүй. Жил болгон ингээд чиний амьдралын мөрчлөгөөс хамаарат тэнцвэр нь өөр байна. Урт хугацаанд тэнцвэртэй байдлаа хадгалах нь чухалхаас биш тухайн нэг моментод бүх юмыг тэнцвэр байлгах боломжгүй. Тэгээд одоо ингээд цаг наргүй бүх юмаа дэнчин тавьж ажиллах хонжилуудж байна. Тэргээ арай багасгах хонжилуудж байна. Тэгэхээр энэ дээр бол тийм туйлын юм бол байж болохгүй л дээ. Яг гоё нөгөө нэг сонсомоор байсан хариулт авлаа. Яг гоо ер нь бол тэгэхээр таны өнөөдөр нөгөө яриан дээр гарсан бас хид ер нь тавцагдлаа шүү дээ. Урт хугацаагаар юмыг харъя тий. Тэгээд нөгөө нэг тогтвортой гэдэг хоёр үг гараад байгаа шүү дээ. Тэр чинь өөрөө нөгөө цаанаа бас нэлээд олон зүйлийг агуулж байгаа гэж бодож байна. Тэгэхээр яг аргагүй нөгөө урт хугацаанд үнэхээр тэнцвэртэй авч явж чадчих юм бол яг энэ нэг моментоор бид нар бол хэмжих ерөөсө боломжгүй байгаа юм тийм ээ. Тэгэхээр яг тэр талааснаас хүмүүс маань хараасаа гэж болж яа тэгэхээр одоо бас нөгөө нэлийн тренд бол одоо зүйл шүү дээ. Ажил амьдралын хэм маягаа тэнцвэртэй бол одоо бараг л 50-50 гэдэг ч юм уу тийм бол боломжгүй шүү дээ. Тийм ямар ч боломжгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Нөгөө талаасаа одоо нөгөө нэг өөрийгөө олно, өөрийгөө танино гэж яриад байгаа шүү дээ. Нөгөө айгүй сүүлийн үеийн тренд чинь тийм байгаа шүү дээ. Одоо тэгэл 40-тэй хүн ч өөрийгөө олоогүй явж гин те. Гэтэл 20 настай хүн ч өөрийгөө олцсон явж гин гэж ингэж байгаа. Тэгэхээр тэр бол нөгөө хүмүүсийн өөрийнх нь бас харах өнцөг, сэтгэлгээ, тэгээ үзэж туулсан гэдэг ч юм уу те. Айгүй олон зүйлээс бас хамаардаг байх. Тэгэхээр тэрийг бас нөгөө хитрхи их нөгөө нэг сая түрүүнд дахиад хэлсэн тэгээ туйшрахгүй гэдэг юм бол зарчмал бас барайл явах хэвээр зүг юм болов гэж бодоод байна л та. За тэнгүүд өмнөх нэг таны орсон нэвтрүүлгээс би харсан. Одоо болохоор бид нар хувийн санхүүтэй холбоотой хэсгүүд ер нь бол тэр хэсгүүдэд ярилцах гэж байна. Тэгэнгүүт айгүй сонирхолтойс ахгүй юу? Би танд би танаас шууд асуучих. Танд ямар хугацаатай мөнгө байгаа вэ? Урт хугацаатай ч мөнгө байгаа, богино хугацаатай ч мөнгө байгаа. Дунд хугацаатай ч мөнгө байгаа. Аль нь байгаа?
За тийм. Тэгэхээр нөгөө нэг энийг ингээд шууд хүнээс сухаар та бол мэдээж өөрөө тайлбарлаж байгаа учраас аягүй сайн шууд ойлгоод хариулчихж байгаа шүү дээ. Гэхдээ ямар хугацаатай мөнгө гэхэд би одоо өнөөдөр цалингийн зээлтэй юу тий? Цалингийн зээлээ надад одоо би дараа дараагийн сар хүртэлх надад мөнгө байгаа юу тий? Энэ асуудлыг яриад байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг яг энэ тал дээр ер нь бол бид нар нөгөө нэг подкастаараа дамжуулаад яг илүү хувийн санхүү ер нь ямар байх ёстой гэдгийг санхүүч хүмүүсийн өнцгөөс ер нь бол нэлээд оруулахыг хичээж байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор ер нь таны санхүүгийн сахилга бат гэж асууж байгаа шүү. Сахилга бат 10-аас оноогоор дүгнүүл хэд вэ? Тэгээ санхүү дээр ер нь бол ямар зарчмуудыг та баримталдаг вэ гэдэг. Одоо би хувь санхүүгийн нэлээд сахилга баттай. 10-аас 8 оноо ч юм уу тий. Сахилга баттай. Энэ маань одоо 10 гаруй жилийн өмнө бол тийм байгаагүй. Сүүлийн одоо би 16-наас хойш гэж хэлнэ. Санхүүгийн нэлээд сахилга батыг одоо хэрэгжүүлэх гэж оролдож хичээж эхэлсэн нь болохоор 2016 оноос ахгүй. Тэгээд 20 оноос бүр илүү баримтлсан. Гүйлттэй бас их холбоотой. Тий. Түл гоё гүйлтээр холбож бас тайлбарлая тий. Тий. Зүгээр эргээд ингээ харахад анх ингээл амьдрал бүтээх гээл эхнэр өтөр чинь 18 настай танилцаал ингээл одоо ингээ 25 дахь жилдээ гэр бүл гэдэг зүйлийг бүтээгээд тэгээ явж байгаа. Мэдээж анх бол ингээл бахан цалин өснөөс л эхэлж байгаа шүү дээ. Тэгээ тэр цалин орлого маань хаанааж хүрэлцэхгүй гэтэл хүүхдүүд гараад ирсэн ингээл амьдралаа босгох гээл маш амаргүй санхүүгийн хэцүү тийм онжилуудыг бол өнгөрүүлж исэн. Тэгж явахдаа би юу гэж боддог байсан бэ гэхээр зэрэг миний нэг баримталж ирсэн зүйл нь болохоор яг хүүхдүүдтэй тооштой тогтвортой хадгаламж хоримтлал хийж ирсэн. Одоо манай том болцсон л да. 18 нас хүртэл нь би яг тогтмол одоо хоримтлал хийгээд өөрийнхөө цалингаас тогтмол хоримтлал хийгээд дээрэс нь хүүхдүүд маань өөрсдөө аягүй их юм орлоготой байдаг төрийн мөнгө гэдэг ч юм уу. Шинжил цагаан сар гац орон дээр тавьдаг мөнгө гэдэг ч юм уу. Өсний найр гэдэг ч юм гээд хүүхдүүд маань хөөрхөө орлоготой байдаг. Энэ мөнгүүдийг нь одоо нэг сохор зовоож тутаалгүй яг банкныхын хадгаламжинд хийдэг гэсэн. Тэр сахилга бат урт хугацаанд ингээ явахаар яг 18 нас хүрэх үед нь бол манай хүүхдүүдийн хадгаламж аягүй өндөр дүнтэй болсон л да. Тэгж явж явах хугацаанд би 16 онд юу намайг өөрөөр бодоход хүргэсэн бэ? Та түрүү нэг яриад байгаа шүү дээ mindset. Сэтгэлгээний одоо өөрчлөлт гэдэг. Тэнд надад юу хүргэсэн бэ гэхээр би Германы Sparkasse гэдэг банкнаас Монголд нэг төсөл хэрэгжүүлсэн Азийн орнууд хэрэгжүүлдэг байхгүй. Тэр нь болохоор банкны ажилтнуудаар дамжуулаад тухайн улс орны ард иргэдэд санхүүгийн зөв дадал хвшилтэй болох санхүүгийн мэдлэг олохын зорилготой хөтөлбөр 8 жилийн хөтөлбөр хэрэгжсэн. 16 оноос сая 24 оног дуустал. Тэгээ тэрний сургагч багшаар би 10 хэдэн бусад багшийн хамт бэлтгэгдсэн. Тэр багш нар маань дотроо ингээд зээл, нягтлан бодох бүртгэл, хууль, эдийн засаг тэгээд хоримтлал, мөнгөн хоримтлал, хадгаламж гэсэн юм хэд хэдэн сэдвүүдийг хариуцаж банкны ажилтнууд хичээл заадаг. Тэгээд яг тэндээс миний хариуцсан хэсэг нь болохоор мөнгөн хоримтлалын сэдв байсан байхгүй. Тэгээд тэр сургалтанд очиж би сургагч багшаар бэлтгэгдээд эргэж ирээд яг тэр сурсан юм банкны салбарын шинэ ажилтнуудад 22-оос 27 насны залуу ажилтнууд хичээл зааж ирсэн. Тэгээд нэг зөрчил үүссэн нь юу гэхээр зэрэг тэнд зааж байгаа зүйл миний амьдрал дээр хэрэгжүүлж байгаа зүйл хоёр зөрөөдсөн байхгүй. Тэгээ мөнгөө ингэж хадгалах хэвээр, ингэж хоримтлуулах хэвээр гэдэг. Тэгээ зааж байгаа юм би өөрөө хэрэгжүүлдэггүй болж таарсан. Тэгээд тэр 16 оноос хойш би ингээд 8 жилийн хичээл заахтаа яг өөрөө хэрэгжүүлж эхэлсэн байхгүй. Тэр заагаад байгаа юм. Тэгээ одоо ингээд 10-аад жил яг тэр заасан зүйлээ хэрэгжүүлээд явж байгаа л та. Тэгээ тэр хугацаанд би аягүй хөөрчлөгдсөн санхүүгийн үед. Тэр миний амьдралд их чухал нөлөө үзүүлсэн. Тэгэхээр нөгөө нэг хоримтлалыг чинь болоод бас л ялгаагүй нөгөө ямар нэгэн байдлаар л ихлүүлчихдээ ш тийм. Тэгэхдээ дундаас нь ингээ авчдаг ш хүмүүс. Тэгэхээр тэрийг одоо яаж тэр хичээл дээр юу гэж заадаг юм те? Тий, тэгээд одоо тэрийг ярил нэлээ урт яриануд болно л да. Тэгээд одоо бидний цаг хэрэг байгааг мэдэхгүй байна. Ер нь бол би тэгж боддог гэсэн байхгүй. Би амьдралаа босгож гин, хүүхдүүд дээрээ мөнгө хадгалж гин, энэ сурч хөгжиж гин, энэ их зардлын хажуугаар би яаж өөрийнхөө нэр дээр хадгаламжтай байх юм бэ гэж боддог гэсэн байхгүй. Эхнэр би тэр өөртөөгөө нэр дээр ямар ч хадгаламж хүүхдүүд дээр бол байгаа. Хүүхдүүд дээрээ хадгалдаг. Тэр бол миний айгүй хатуу баримталдаг зарчим байсан. Энэ хүүхдүүдийн ирээдүйн төлөө би заавал мөнгө хадгалах хэрэгтэй гэж боддог гэсэн.
Гэхдээ өөрийгөө гаргадаг юм. Өөрийгөө хоош тавьдаг. Өөрийгөө золиослж шүү дээ. Ер нь бол тийм ээ. Яаж би хүрэхгүй юм чи яах юм бэ те? Ерөөсөө хүрэхгүй аюу хэцүү. Тэгж яах би яаж мөнгө хадгалах юм гэж боддог байсан байхгүй. Сүүлд тэр үгийг би бүр сүүлд хинээс сонссон. Нөгөө мөнгнөөс сонссон. Мөнгөнд гисэн байхгүй. Нөгөө хадгаламж өсгөөс эхлэн гэдэг миний зохиогч мөнгө бодон шиг дөрв байхад би яах юм бэ? Тэгэн гол нөгөө монголчуудын нэг яриа байдаг шүү. Шууд чаа гэдэг те. Бодох хэрэггүй гэж байгаа. Бодохгүйгээр л хадгалчих. Тэгэхээр яадаг гэж яг тэрийг бид 16 оноос сүүлд би зүгээр мөнгөний хэлсэнтэй нэрээ бинийг баримталсан хэрэгжүүлсэн арга яг зөв мань хүн яг миний хэрэгжүүлснийг хэлж энэ гэж би бодчихсон. Юу гэхээр зэрэг хүрэхгүй байгаад хүрэхгүй ямар арга замаар би хадгалах вэ гэж бодохгүйгээр эхлээ хадгалчаар тэр нөгөө mindset change тэр үед явагддаг юм л. Сэтгэлгээний өөрчлөлт тэр үед явагд. Хэрэгэлчээр миний сэтгэлгээ одоо яах вэ гэж бодохгүй залхуураад асуудал шийдэгдсэн юм чинь бодохгүй. Хадгалчаад хүрэхгүй. Гэхдээ амьдралын зардлууд гарч ирж шít. Энэ үед миний толгой тархи ажиллаж эхэлдэг юм л. Хүний тархины систем тэгж ажилладаг. Тэгэхээр чи ингээд орж ирсэн мөнгнөөсөө хадгалчлаа. Цаана хүрэхгүй төлбөр нэгтгэж шít. Зээлийн төлбөр, сургалтын төлбөр, янз янзын шатхууны төлбөр гэдэг амьдралын зардлууд гарч ирлээ. Одоо яах вэ? Одоо чиний тархи ажиллаа хийж эхэлдэг байхгүй. Гарц шийдлүүдийг олж эхэлдэг. Энэ маань нөгөө нэг зөвхөн нэг орлогоос хараат байх. Байдлаасаа задлж гараад би яаж тэгвэл орлогын их өсвөрөөр нэмэгдүүлэх вэ? Би юу хийж чадах вэ? Бурхан надад ямар өгөгдөл өгсөн бэ? Би ямар ур чадваруудаа илүү хөгжүүлэх вэ? Юу хийвэл би нэмэлт орлогын их өсвөрийг бий болгож чадах вэ? Гэт энэ тал руу ажил. Түүнээс биш зөвхөн зардал талаа хараад те ингээд багтаахад ингээд тахаар хүн ингээд тийм ядмаг сэтгэлгээтэй болох гэдэг байна. Зардал дээрээс хяналтаа тавина орлогоч төрөлжүүлэх тал дээр анхаарах юм бол зөв холтрол руу авч тээ. Тий. За наач юм бол өстой маш том point байна шүү дээ. Харах үнцгийн хувьд бол тэгэхээр магадгүй хуримтлал хийж чадахгүй байгаа хүмүүсийн хувьд бол ерөөсөө яг иймэрхүү байдлаар нэг оролдлого хийгээд тий өөрийнхөө орлогыг яаж нэмэгдүүлж болох вэ гэдэг дээр толгоогоо ажиллуулад эхлэх юм бол бас хүн тэгэл нөгөө өхгүй амьдрах л бах та тийм тэгэхээр тэрэн дээрээ бас айгуусаа анхаарах хэрэгтэй ах гэж бодож байна. Тэг яг ер нь бол тэгэхээр таны ярьсан нөгөө нэг орлогын их үүсрүүд гээд бас би бол яг сонсож байгаа хүмүүстэй яг Баатар Болд ахын яг өөрийнх нь YouTube channel гэж байгаа. Баатар Болд Жоко гэдээсэн. Тэр YouTube channel дээр тэр нэг видео байгаа да. За нөгөө гарчин юу гэж хэлсэн бол би яг санахгүй байна. Гэхдээ тэрэн дээр юу яригдсан бэ гэхээр яг сая нөгөө хувийн санхүүтэй холбоотой маш гоё поинтуудыг ярьсан. Орлогын ямар их усрууд байдгийг гэдэг айгүй тийм өөр байдлаар сонирхолтой одоо орчин цагтаа яг одоо хөл нийлүүлж тодорхойлсон юм уу те. За тэгээ тэр дундаас болохоор нөгөө зарлагын төрлүүд бас орлого болон зарлагын төрлүүдийг айгүй гоё дөрвөн ангилал өгсөн байсан. Надад тэр нь маш их таалагдсан. Тэгээ би бас сая нөгөө юу хийдэг гэж чинь сургагч багш хийдэг гэж байна те. Тэгэхээр бас яг энэ тал дээр та илүү нөгөө олон компани ч гэдэг юм уу захиалга нөгөө талаас одоо нөгөө нэг юу байгаа те өсвөр насны хүүхдүүд рүү чиглэсэн ч гэдэг юм уу тийм нөгөө нэг ийм хувийн санхүүтэй холбоотой санхүүгийн удирдах чиглэлээр айгүй гоё энгийн юмнууд байсан. Тэгээ амьдралтай байсан. Тэгэхээр энэ чиглэлээр бас илүү гоё цаашд нь дэлгэрүүлж олон хүнд хүргүүл надад айгүй гоё санагдсан. Тэгээ бас тэрэн дээр болохоор айгүй гоё зүйлүүд ирсэн байсан. Нөгөө сайн хөрөнгө муу хөрөнгөний тухай ирсэн байсан те. Тэгээд нэрэл бид нар болохоор одоо яг хуу тэднийг ингээд мэддэг хэрнээ одоо таны хэлж байгаа шиг ийм хүнд наалцтай хэлбэрээр үгүйс ч гэдэг юм уу тодорхойлж одоо жишээл хичээл ордгоо юм байна л та. Тэгэхээр тэр надад нөгөө хүнд ингээд шууд хурж илээ бууж илээ гэх юм уу шинж сонсон тэрийг ойлгохоор байна тий. Тэгэхээр та тэрийг магадгүй ингээд нилээсэн цаашаа промот хийгээд яваасаа гэж бол надад бол тийм сэтгэл төрсөн. За тэгээд төгсгөлт нь болохоор би энэ хувийн санхүүтэй холбоотой ерөөхдөө тэр ингээ YouTube-ыг ер нь бол хүмүүс үзчихээсэ гэж би айгүй хүсэж байна. Нэгдүгээрт нь. За тийм болохоор одоо тэр хэсгүүдийг би энэ хэсэг дээр ярихгүйгээр юу гэж асуух гээд байгаа вэ гэхээр санхүүгийн эрхчлөө гэж ярьдэн шүү дээ. Тэгэнгүүт таны хувьд болохоор эрхчлөө гэдэг арай өөрөөр тодорхойлсон юмсан л та. Тэгээ тэрийг нь гоё өөрийнх нь одоо амар гэх юм уу тийм сонсмоор санагдаад байгаа. Тэгээд яг тэрнтэйгээ уялдуулаад ер нь одоо дөнгөж мөнгө санхүүтэй ингээл харилцаал эхэлж байгаа одоо за таны хүүхдүүд тийм ээ бид нарын хүүхдүүд байгаа. За дээрэс нь ингээл нөгөө нэг уучраа олохгүй явж байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүст ер нь зөвлөж яг нэг ийм л ер нь зарчмыг бээр гэдэг айгүй тоочны
Тэний энэ YouTube дээр олон ойлголтуудыг тэрнийхээ сууринч гэж үзэх юм уу тийм зүйлийг хэлээч гэвэл та юу хэлэх вэ? Түрүүний хэлсэн поинтууд донд давхарсан нэг зүйлээ дахиад хэлнэ. Тэр нь болохоор амьдралаа урт хугацаагаар хараарай. Тийм ээ. Хэдийгээр одоо ингээд хангалттай орлого мөнгөтэй байгаа боловч бид нэр зарцуулж байгаа зарцуултан дээрээ бас давхар анхаарахгүй болвол мөнгө баялаг бүтээчээ тэргээ эдэлж хэрэгжилж чадахгүй зарцуулж байгаа зарцуултаасаа болоод аяллаа дуусгах байна. Тэгэхээр биний дээр YouTube дээр байгаа гол хэлж байгаа санаанууд болохоор биднэрт 4 төрлийн орлого байгаа. Нэгдүгээр цагийн орлого. Цагийн орлого бол ер нь хүн болгонд байдаг орлого. Ажил хөдөлмөр хийгээд болж байгаа. Цагаа зориулахгүй бол энэ орлого орж ирэхгүй. Тийм ээ. Хоёрдугаарт нь пассив орлого гэж байдаг. Пассив орлого маань болохоор бидний хадгаламжийн хөөний орлого, хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтыг өгөөж үйл хөдлөх хөрөнгийн түрээсээ орлого гэдэг юм уу? Одоо ном бичсэн хүмүүсийн хувьд номын орлого гэдэг юм уу? Их мэдчлэгийн пассив орлогууд байна. Түүнээс гадна бусдын тусламж дэмжлэг гэдэгтэй энэ болохоор төрөөс олгож байгаа хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж гэдэг юм уу? Иймэрхүү одоо жишээлбэл манай аав ээжээр өвлийн эдчний өхөр явуулцдаг байхгүй юу? Тэр бол манай гэр бүлийн хувьд бол бусдын тусламж шүү дээ. Тийм ээ тий. За гих мэдчлэгийн орлогууд байна. Дээрэс нь одоо хамгийн уг нь бол байж боломгүй нэг орлого нь бол энэ бохир заван орлого гэж би нэрлэдэг. Энэ нь болохоор авилгал хийл ахуйл, бусдыг хуурам эхэлж хулгай хилцэлгээ хийж олж байгаа орлогууд байна тийм ээ. Одоо тэрэн дээр нөгөө нэг яг энэ орлогын төрөл дээр төвчөлөд хэлэхээр нөгөө одоо XBit байгаа шүү дээ. Мөрийтэй тоглоом одоо яг залуучуудын дунд бол бараг тахал шиг болцсон болж таарад байгаа шүү дээ. Энэ бол одоо ийм төрлийн орлогыг нь бол олоод хэрэггүй л гэж би зүйл. Энэ төрлийн орлого олж байгаа тохиолдолд хамгийн ихний хохирогч нь тухайн хүн өөрөө байдаг. Хамгийн ихний хохирогч нь. Тэгээд бусд хүн байдаг. Бусдыг хурам эхэлж орлого оллоо гэх тэр хүн хизээч сэтгэл зүйн хувьд, сүнсний хувьд гэх юм уу тий амар тайван байж чадахгүй. Хизээч үхтэй хизээч амар тайван өгч чадахгүй. Одоо энэ авилгал хийл ахуйл аваад энэ насандаа жаргаад байгаа мэт боловч тэрний үйл яг болоо тэр хүн хизээ нэг цагт үр хөвгтүүд нь өөрнө шүү дээ. Яаж энэ олон хүнийг зовоочоод жаргана гэж бодоод байгаа юм тий. Энэ утаа төгжрэл энэ одоо нийгмийн том асуудлууд чинь дандаа манай зарим хэсэг төрийн хүмүүс авилгал хийл ахуйл авснаас болоод ийм үсэд нь шүү дээ. Энэ ард иргэд нь хохироод байгаа үст. Нийгмээрээ хохироод байгаа үст. Тэгэхээр энэ төрлийн орлого бол хамгийн ихний хохирогч нь тухайн хүн өөрөө дараа нь бус хүн байдаг. Гэр бүл нь байдаг, ард иргэд нь байдаг. Тэгэхээр энэ төрлийн орлого битээ олоосоо гэж. Тэгэхээр орлого тал дээр юу анхаарах хэрэгтэй вэ? Зэрэг бусдын тусламжид найдах бол боломж, найдах хэрэггүй шүү дээ. Тэгэхээр цаана хоёр орлого үлдчихэв. Пассив орлого, цалингаа орлого. Тэгэхээр та сая асуулаа шүү дээ. Одоо ингээд арга ухаанаа олохгүй байгаа хүн яах ёстой вэ? Эхэлж байгаа хүн яах ёстой вэ? Цагийн орлогоо яаж пассив орлого болгож хувиргах вэ? Энэ бол нэг удаа нэг сар нэг жил хийдэг процесс биш. Насан туршдаа хийдэг процесс. Тэгэхин тул цагийн орлогоо ийшээ одоо хувиргахын тулд бидний хувьд яаж вэ гэдэг дээр зардал талаа харах хэрэгтэй болно гэсэн үг. Тэгвэл зардал чинь дотроо дахиад 4 хуваагдаж байгаа. Эхнийх нь болохоор бүр гарцаагүй хэрэгцээ. За энд юу орох вэ? Одоо юу тийм дулаан байгаа ховц сунар гэдэг. Тогтмол зардал, унаа тээврийн зардал гэдэг. Энэ зардлыг гаргахгүй бид нэр амьд байх боломжгүй зардлууд тахгүй. Хүүг таниад өгчлээ им тариа зайлшгүй аав шүү дээ. Энэ бол гарцаагүй зардал. Гарцаагүй зардал. Түүний дараа болохоор хүсэл гэж. Гарцаагүй тэр хэрэгцээнээс давж байгаа хүсэл гэж. За энэ хүсэлд юу ордог вэ гэхээр зэрэг ихэвчлэн эго тэжээсэн зардлууд байдаг. Хүний эгог тэжээсэн зардал. За үүнд жишээлбэл хамгийн хүмүүсийн мэддэг нэг жишээ хэлэх юм бол нутгийн 100 жилдээ яаж ийм машинтай очих вэ? Алектойхон унаатай очие. Цагаан сараар яаж ийм дээл өмсөх вэ? Алектойхон дээл өмсөе гэдэг ч юм уу нэг ийм бусдад таалагдах гэж хин юу гэж хэлчих бол гэж ийм хэлбэрт зориулсан зардлуудыг хэлж. Тий. Гэрээрээ дүүрэн, шүүгээрээ дүүрэн ховцтой ирнэ дахиад ховц аваад байгаа бол энэ бол эго тэжээж байгаа зардал. Тийм ээ. За ийм зардлууд байна. Хүслээс давсан. Өөрөөр хэлбэл бид нэр яаж хэрэгцээнээс давсан. Яаж хичээгээд өдөрт 3-аас илүү хоол идэхгүй шүү дээ. Орохгүй шүү дээ хотооднд. Тийм үстэй. Тэгэхээр тэрнээс давж байгаа зардлуудыг л хэлээд байгаа. Хоолны хаягдал, хувцсны хаягдал дэлхийн нийтийн одоо энэ дэлхий одоо ингээд цаг үеийг өөрчлөлт энэ үүсэж байгаа дэлхий дахинд үүсэж байгаа энэ том одоо экологийн асуудал цаг үеийн өөрчлөлтийн асуудал бол хүн төрлөختний энэ хүслийг биелүүлж дийлэхэ байгаад байгаа байхгүй.
бүр судалгаа байгаа. Та бүхэн одоо юу яагаад үзэж бол одоо нөгөө ecological death day буюу экологийн үрийн өдөр гэдэг ойлголт байдаг. Google дээр үзээрэй. 60 онд хүн төрлөخت нь дэлхийн нөөц баялагын 26% хэрэглээл дэлхийн цаанаа ингээд хангалттай нөөц баялагтай байсан. Тэр хэдэн онд гинэ? 60 онд. За. 90 онд Хэдэн бас. энэ тоо бүр 100 руу ойртож ирсэн. 90 онд. Одоо сая 2024 онд болохоор энэ тоо 126 болсон. Хитээцсэн. Өөрөөр хэлбэл бид нар дэлхийн нөөц баялагыг жил дуусахаас өмнө хэрэглээ дуусч байна гэсэн. Нөөц баялагыг хэрэглээ дуусч. Монгол улсын хувьд энэ тоо бүр 176 байдаг юм бэл. Буюу 176% буюу бид нар жилд 2 дэлхийг хэрэгжилж байна. Энэ дэлхий гэдэгт юу орж байгаа нэр бидний амьсгалж байгаа агаар хөрсний нөөц баялаг тийм ээ. Одоо ингээд ус энэ бүгд орж байгаа гэсэн. Тэгэхээр дэлхийн нийт болохоор хүн төрлөخت нь энэ хүсэл шунлаа хязгаарлахгүй бол дэлхий чинь сүрлээ. Дийлэхгүй шүү дээ. Одоо бид нэр ютубээр хайгаад үзвэл хүнсний хог хаягдл ямар их гарч байна. Хүмүүс маш их хүнсийг илүү хэрэгжилж байна. Бид нар яаж л хоол захиалаад илүү захиалж тавган дээр тал хоолоо үлдээгээ босч байгаа бол та дэндүү үрлэгэн, дэндүү сэтгэлгүй байна гэсэн. Тэрэн шиг бидний өмсөхгүй байгаа хувцсны хаягдл ямар их хог хаягдл болж байна те. ютуб дээр байж байгаа. Их мэдчихлээ. Хоёр дахь төрлийн зардал энээс болоод бид нар мөнгө хадгалж чадахгүй байгаамаа, хоримтуулж чадахгүй байгаамаа. За гурав дахь төрлийн зардал нь болохоор нөгөө би юу гэж хэлээ гарцаагүй хэрэгцээ, хэрэгсээс давсан хүсэл. Гурав дахь нь сайн зардал гэж би хэлээ. За энэ чинь нөгөө нэг хүслээ хязгаарлаж чадвал сайн зардал гарч эхэлнэ. Энэ сайн зардалд хадгалах, хоримтлуулах, хөрөнгө оруулалт хийх, өөрийнхөө мэдлэг боловсралд мөнгө зарцуулах, сургалтанд суух, ном худалдаж аваад унших. За дээрэс нь эрүүл мэндэд зориулж байгаа зардал, спорттоор хичээллэж байгаа, спортын хувцас, пүүз авж байгаа энэ зардал чинь сайн зардал. Эргээд энэ зарцуулалтын үр дагавар нь чиний аяллаа хугацааг уртсгана. Нөгөө 100 жил амьдрах гэдэг нь шүү дээ. Энэ аяллаа хугацааг уртсахад зориулж зарцуулж байгаа зардал бол сайн зардал. За дөрөв дэх төрлийн зардал нь муу зардал. Уршигт муу зардал гэж би нэрлэж байгаа. Энэ нь болохоор маш энгийнээр ярил нөгөө аяллаа чинь богиносгож байгаа зардал. Юу гэж болох вэ? Хорц зуршлууд байна тийм. Тамхи. Нөгөө мөрөгтэй тоглоом зориулж байгаа мөнгө. Тийм ээ. Гэх мэтчлэн. Одоо аяллыг буюу хүний амь насыг богиносгож байгаа зардлууд. Тэгэхээр за ингээд орлогын дөрвөн төрөл, зарлагын дөрвөн төрлийг товчхоноор тайлбарлахад ийм байна. Тэгэхээр энэ муу зардлаа твчих, тэр хүслийг хязгаарлах, тэгж ядуу сайн мөнгө зарцуулж эхлэн тэгэн гут нөгөө цагийн орлого чинь пассив орлого болгож хувирна гэсэн. Тэ. Үндсэндээ бол хөрөнгө оруулалт, хоримтлал хийснээрээ цагаас олсон тэр цалингаас олсон орлогоо цагаа зарцуулж олсон орлогоо та өөр хүү хүлээж авах байдлаар гэдэг юм уу эсвэл үйл хөдлөхөд хөрөнгө оруулаад хүрээс төлөх байдлаар гэдэг юм уу гэдэг байдлаар энэ пассив орлогыг бий болгох боломжтой шүү гэж хэлж байгаа гэсэн үг тийм ээ. Тий, дээрэс нь нөгөө тэр сайн зардал дотор чинь өөрийнхөө мэдлэг ур чадварыг хөгжүүлэх зардал орж штэ. Тэгэхээр мэдлэгээ хөгжүүлээд тэр мэдлэгээ зарах хэрэгтэй штэ. Тэр чинь одоо жишээлбэл өөр ямар пассив орлогын их үүсвэр болж болох вэ? Хүн болгоны хувьд өөр шүү дээ тийм ээ. Тэ? Оюуны янз бүрийн бүтээлүүд байж болно, ном байж болно тийм ээ. Загвар зохион бүтээж бол инженер хүмүүс бол их мэдслэн тэ. Бусад тийм пассив орлого болгож тэр мэдлэгээ хөрвүүлнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ нэг гоё тэнцэтгэл гаргацсан байсан шүү дээ. Санхүүгийн тусгаар байдал тий. Тэрийг нэг гоё тодорхойлоод хэлээд. Тэгэхээр санхүүгийн эрхчлөөгүй бол одоо бүр асар их мөнгө баялагын тухай ойлголт байна. Тэгтэл санхүүгийн тусгаар байдалгүй бол айгүй энгийнээр одоо тэр нөгөө зүйлүүдээр төвлөрөх гээд байна шүү дээ. Саний ярьсан зүйлүүдээс за тэр уршигт зардлыг аль болох 0 руу чиглүүлэн тэ аль болох багасгах нь хүсэл хэрэгцээ бол гарцаагүй шүү дээ. Тэгэхээр хүслээ хязгаарлаад пассив одоо сайн зардлыг гаргах замаар пассив баялагыг бүтээгээд пассив орлого ингээд орж эхлэн тэ. Жишээлбэл банкнд нэг 10 сая төгрөг хадгаллаа гэвэл тэрний чинь сарын орлого нь хэд болох юм. За тэр чинь ингээд нэмэгдэж явсаар хагаад хүний гарцаагүй хэрэгцээг даваад эхлүүл тэр бол би санхүүгийн тусгаар байдал гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл энэ зардлыг гаргахгүй бол би амьд явахгүй нэг ийм зардал чинь айгүй бага байхгүй. Үндэ айгүй бага шүү. Өдрийн 3 хоол, хорогдох орон байр, автобусны мөнгө багтал болчихж байгаа үстэй. Тэгэхээр хүн болгоны хувьд айгүй бага байхгүй. Эго тэжиж байгаа зардал биш шүү дээ. Тэгэхээр чиний хоримтлуулсан хоримтлал, хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалтаас орж ирж байгаа хүүний орлого ч юм уу. Чиний оюуны бүтээлийн чинь орлого
Ингээ сардаа орж ирж байгаа орлого чиний өдрийн хоолыг, чиний байрны мөнгийг, чиний унааны мөнгийг төлчихөж байгаа бол чи санхүүгийн үед ингээд хэн нэгнээс хамаарахгүй болчихж байгаа шүү дээ. Тийм аваад. Тэгээд одоо энэ ийм хэлбэр чи хурж чадсан бол энийгээ цаашаа улам ахиулахын төлөө яг тэр нь амархан баг. Тэгээ энэний тулд нөгөө шунлаа багасгах хэрэгтэй болно. Тэгээд хөрвүүлнэ цалингийн орлогоо пассив руугаа хөрвүүлэх энэ үйлдэлийг олон жил давтах хэрэгтэй бол сар болгоо. За яг харахгүй тийм бэлээ. Би одоо яг тэр тэнцэтгэлийг хараад ер нь бол үгүй нэрээ тийм байж дээ гэж бас бодсон. Яг тэр YouTube-ийн бичлэгээс үзэж байхдаа. Тэгэхээр яг энийг яг энэ ухагтхан ойлголтыг би бүр маш олон хүнд хүрээсээ тэгээд нэг ч гэсэн хүн алхам хийж эхлээсэ гэдэг тийм сэтэл маш өндөр тэр хичээлээс ер нь бол ойлгосон. Тэгээд өнөөдөр бас яг тантай яг бичлэн уулзаад ярилцаад өөрийнх нь амнаас те энэ гоё бас л бүгдээрээ л бас нөгөө ялгаагүй л нөгөө талаасаа таны бас оюун санаанаас гарч байгаа бүтээлүүд л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг энэ зүйлүүдийг бол олон хүнд хүрэхийн төлөө олон сувгаар гэх юм уу те олон арга хэлбэрээр ингээд явуулахыг бол бас нэг талаасаа дэмжиж гэх юм уу энэ мэдээллийг бол нэлээд дэлгэрэнгүй яриулчихлаа тийм. Тэгэхээр энэ дэр нь бол маш гоё талархалтай хүлээж авч байна. За тэгээ би ер нь бол яг подкастныхаа thumbnail гасчийг ер нь бол олчихлоо. Тэгэхээр яг энэ ухагтхунаар ер нь бол хүмүүст нэлээд ийм урайлсан байдлаар ер нь бол нэлээд мэдээлэл өгж байна. За тэгээд өмнө нь ч гэсэндээ мэдээж та ер нь бол хийсэн тэр юунаар сургагч багшаар ажилладаг. За тэгээд яг миний хувьд бол бас нөгөө энэ өсвөр насны залуу хүүхдүүд рүү юм уу тий одоо бид нар шиг хүүхдүүдийг ер нь баг гэж голгүй л хичээл сургалтын хөтөлбөрт ордог болчихсон шүү дээ. Тэгэхээр ялангуяа нөгөө нэг сонсож байгаа хүмүүсийн хувьд нөгөө ийм юмнууд одоо айгүйх байт юм лээ. Сүүлийн үеийн ялангуяа хувийн сургуулиуд ихсчихсэн учраас за улсын сургуулиуч байж болно л да. Гэхдээ тэр нэг юугаараа бүтц зохион байгуулалтаар яадаг мэдэхгүй шууд хувийн сургуулиуд айгүй нээлттэй авд юм билээ. Одоо гаднаас яг ийм ерөөсө тэр сургуулиудын нөгөө юу хэрэгцээний байдаг вөхрээ сургуулийн хөтөлбөрт ороогүй ирнэ үнэхээр хэрэгцээтэй тийм хөтөлбөрүүдийг эцсийн зөвлөлч гэдэг юм уу энэ нөгөө нэг сургуулиас удирдлагаас гадуурх юм хүмүүс санал болгохыг авахыг ингээд хүсдэг хүмүүс айгүйх байт юм бэл. За тэгэхээр би болвол тийм хүмүүс рүү ялангуяа өөртөө хэрэгтэйгээ санагдсан энэ одоо юу гэдгийг богинохон мэдээлж байгаа хамаагүй тэр ингээд хүмүүс чинь хаанаас юу болохгүй гэж хайгаа сууж байгаа байхгүй юу ер нь бол тэгэхээр бас магадгүй яг энэ төрлийн энэ одоо юу гэдгийг санхүү мөнгөтэйгээ харьцах гэдэг бол хүн одоо амьд явахтаа дүүцгүйц нэг том ур чадвар буюу заавал эзэмших ёстой зүйл та санхүүч заавал байх албатай мэдээж биш шүү дээ. Гэхдээ та мөнгө санхүүтэй орооцолж байгаа өдөр тутамдаа тий гараа давтуулсан сууж байгаа хоол идж байгаа л бол энэ таны амьдралд хамааралтай гэсэн үг тийм ээ. Тэгэхээр яг тэр утгаараа бас магадгүй нөгөө нэг одоо сонсож байгаа эцэг эгч байж болно, оюутанч байж болно тийм хэрэгцээ шаардлага бас байгаа бол би бас Баатар Болдох руу хандаараа гэж хэлмээр байна. Тэгэхээр яг энэ хичээл өөрөө YouTube дээр бэлэн байгаа юм чинь мэдээж аль нэг сургууль юу гэдгийг албан байгууллагт ч гэдэг юм уу тий бичлсэн workshop сургалтууд хийхэд бол нээлттэй ах гэж ойлгоод өмнөөс нь одоо эсвэл таныг түгэгээсэй гэж хүсэж байгаа болоод ч гэх юм уу тий гэж санагдаж байна. За тэгээд ямар ч байсан өнөөдөр манай подкаст орж ирээд маш гоё юу гэдгийг амьдралын хэм маяг за тэгээд ялангуяа нөгөө нэг хүн ер нь яаж ажил амьдрал дээр энэ сэтгэлгээ гэдэг зүйлээ бас жоохон ч гэсэндээ нэг өөр талаас нь хараад нэг амсгийгээд азнаад гэх юм уу тий өөрийг анзаараад хараад нэг ер нь бол нэг жоохон өөрчлөлт хийхэд тэр нь ингээд дараагийн өөрчлөлтүүдийг хийхэд бүхэн болдсон санагддаг. Тэгэхээр тэрнээр бас айгүй гоё тийм үлгэр жишээ болсон бахаа гэж бодож байна. За тэгээ хувийн зүгээс бол танд би өөрөө гүйлтэнд маш дуртай хайртай учраас бас ер нь бол номыг уншихад бол маш гоё энгийн ойлгомжтой. Тэгээ одоо тантай ингээ яриа сууж байгаа юм шиг бичигдсэн байсан шүү дээ. Тийм байсан учраас магадгүй нөгөө нэг ч подкаст үзэл нэг ч юм чат GPT-ээс асуугаал тий сууж байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Юу нь бол тэгэхээр тэр бүх юуг ингээд нэгтгэцэн гэдэг нь өөрөө номны хамгийн гол давуу тал байгаа шүү дээ. Юу нь бол бид нар бол мэдээллийг бол олон их сурвалжаас авч болно л доо. Гэхдээ яг нэг доор ингээд бас миний цагийг хэмнээд байгаа байхгүй тий. Одоо яа тийм бол гэдэг байхгүй айгуу цэгцтэй эмгэгцтэй болгоцмаа шүү дээ. Өмнөөс хийгээд өгсөн. Тэгэхээр тэрийг бас магадгүй ингээд дөнгөж гүйлт ихлээр сонирхож байгаа хүмүүс бол бас аваад уншихад бол дараад нь ч гэсэндээ би ингээд нэг удаа ер нь бол уншичаад марафон бэлтгээ бүтэн марафонд орохоо өмнө дахиад нөгөө хууцуд руу яг хэрэгтэй хууцудаа ингээд юу ацсан нугалцсан байсан. Тэгээд нөгөөдхөр рүүгээ буцаж очиад хараад ялангуяа тэр нөгөө нэг марафон бэлтгэх хөтөлбөрийг болвол
бараг л ингээл нөгөө юугаа харж байгаа юм шиг л те хичээлийнхаа хуваар яваад оюутан ингээ хичээлийн хуваараа хараад ингээ яадаг юм шиг л за өнөөдөр юу үлээ гэл тэрийг хараад ер нь дагаж яг биедаан л бэлтгэл хийсэн л те тэгж явсаар байгаа ямарсан энэ жил анхны бүтэн марафонд орж амжилттай дуусгасан байсан. Тэгэхээр бас одоо ер нь бол гүүх сонирхолтой. Тэгээ бас энийг нөгөө нэг урайлж байгаа хүн байгаа шүү дээ. Таны хувьд бол тэгэхээр яг энэ нөгөө юугаа та мэдээж улам илүү цаашаа гоё үргэлжлүүлээл илүү олон хүмүүст хүрэхийг зорж байгаа бах тий. Тэр ажилтан тэгэхээр маш томоос том амжилт хүсье. За тэгээд санхүүгийн чиглэлийн мэрэгчлэнүүд оролцож байгаа энэ подкаст. За тэгээд яг гүйцэтгэх удирдлагын албан тушаалд ажиллаж байгаа хүмүүсийг энэ улиралдаа онцолж байгаа учраас та бүхэндээ ямарсан аль боломжоор тий санхүү өхийг хичээлээ ер нь бол энэ дугаараар дамжуулаад за тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай сонсогчдоо гэж хэлмээрээ. За маш их баярлалаа. Амжилт хүсье. За баярлалаа.